За бүгдэнд нь Podology podcast-ийн шинэ дугаарыг мэд хүргье. За тэгээ бүгдээрээ сайхан зунсж байгаа ах гэж найдаж байна. Тэгээ өнөөдрийн дугаараар зөчтөө 2 шинэ дугаараа гаргах гад ирсэн байна. За хай зөч юу Хай байна да? хай тайванда ажиллая гээл наадам бэлтгэл гэж Ааха. байна да. За наадмын бэлтгэл гэл хүмүүс Монголд ч гэсэн хүмүүс завгүй байгаа ах та тий. Харин хүмүүсийн ажил амраал өдөө орон нутг руу явах гал гэж шүү. Айгүй бол аймагуудын 100 жил тохиож байгаа. За. Тэгээ тэрийг дагсан худалдаа авалтуудын тэрүүгээр нэлээх байгаа шинжтэй. За түүлчтэй хүмүүс гадагшаа ийш тийш аймагуд руу хөдөө гадаа явах гад завгүй бэлтгэлээ гэлэж байгаа юм байна да тэгвэл. Харин тэгээ тэрийг дагаад өнөөдрийн дугаараар яг тийм тэрийг дагаад өнөөдрийн дугаараар ийм онцгой сонин үйл явдал тохиолдож байгаа үед хүмүүсийн зүүдэлдэг зүүдэнд ямар өөрчлөлт ордог вэ нэг тэр гэдэг зүйлийн талаар ярина тий. Тий. Манай өнөөдрийн дугаар маш сонирхолтой дугаар байгаа. За биднээс маш олон ер нь хүний хамгийн сонирхолтой зүйлсүүдийн нэг нь зүүд штэ тий. Ингээд бодох юм бол биднээс яг ингээд нэг жишээл одоо ингээд уран зөгнөлт ертөнцид ингээд биднээс амьдрал дээрээ өөрийн ингээд биеэр мэдэрч байгаа зүйлийг зүүд гэж хэлж болох байхгүй юу. Тэгээ дээрэс нь биднээс бас бид Фройдын хэлсэн үг байдаг штэ. This is the path to our unconscious гэд тий. Яг өмнөх дотод өөрийнхөө ухамсаргүй л өнгөж харж байгаа нэг хэсэг сонирхолтой зүйлүүдийн нэг бол яг гарцаагүй зүүд гэдэг бол сонирхолтой зүйлүүдийн нэг тий. Тэгэхээр өнөөдрийн дугаараар өөний талаар биднээс хизээ ер нь яагаад зүүдэлтэй зүүднүүд ер нь ямар хөө процессор явдаг зүүд гэдэг нь яг юу юм те тэгээ биднээс ер нь нойр гэж ер нь унтах тэр нойрны тухай илүү биднээс яриа тэгээ үүнээсээ цаашлаад бид тэр нойрон донд хизээнэн зүүд болдгийг зүүд ер нь яаж тохиолддог зүүд ингээд явагдаж байгаа тархин дах цаатлын процесс нь яг юу гэдэг те тиймэрхүү талаар бас ярих байгаа тэгээ мөн цаашаа дээрэс нь болохоор биднээс нэг артикл дээр trauma тэ ямар нэгэн байдлаар traumatic event тохиолдсон байгаа хүмүүсийн цаашлаа зүүдэн дээр нь судалгаа хийсэн юм байна. За тэгээд тэр хүмүүс ямар хөө зүүдэлж гин гэдэг дээр нь зөрчлөхөөр өөрчлөлөд ярих байгаа. За тэгэхээр та бүхэн энэ дугаараа тухлан суугаад тэгээд хичээлээ хийж явах та эсвэл гэр орноо цэвэрлж явах та юу хийж байгаа тэ эсвэл замд явж явах та тэгээд таал нь сонсоорой. За тэгээд эхлэе. За энэ дээр биднээс гарцаагүй зүүдийг ярих гэж байгаа бол нойрны тухай бол гарцаагүй заавал ярих ёстой. Яагаад гэвэл зүүд нь өөрөө нойрны нэг хэсэг шүү дээ. Тэгээ биднээс унтчих явагдаж идэг тийм зүйл. Тэгэхээр биднээс нойрны тухай эхлээд ярих гэж бодож байна. За биднээс нойр нь ерөөхдөө болохоор хоёр хэсэгт хуваагддаг байгаа. Хоёр хэсэгт хуваагддаг байгаа. За эхний хэсэг нь юу гэдэг юм бэ гэхээр non-REM sleep байгаа. Non-REM sleep. За энэ болохоор ямар нэгэн байдлаар rapid eye movement буюу нүдний тийм орц хөдөлгөөнгүй явагддаг тийм deep sleep үе гэж хэлэгддэг байгаа хвчлээ. За тэр нь болохоор гүн ер нь нойрсох унталтын үе гэж хэлж болно. За дараагийн нь болохоор биднээс REM sleep буюу rapid eye movement sleep. Энэ нь болохоор биднээс ерөөдөө байнгын тийм active нүдний хөдөлгөөнтэйгээр унтах тийм stage хоёр дахь хэсэг. Тэгж ерөөдөө хоёр хэсэгт хуваагддаг байгаад байгаа. За non-sleep sleep биднээс ер нь 3 stage гэдэг. 3 ер нь хэсэгт хуваагддаг байгаа. За эхний хэсэг нь юу байдаг вэ гэхээр биднээс ерөөхдөө л дөнгөж яг ингээд сэрүүн байж агаад унтах зөөрөмгөлж эхэлж байгаа хэсэг гэж хэлж болно нэгсэндээ. Сэрүүн байж агаад нойрны хэсэг унтчих унтах хэсэг рүүгээ бага шилжиж орж ийнө гэсэн. За энэ хэсэгт нь юу болдог вэ гэхээр биднээс маш амархан сэрдэг. Одоо жишээлбэл биднээс яг унтах гал хөвтчихэнгүүд жижигхэн вибратор ч юм уу эсвэл яваа нэг юм ингээд дугараадах юм бол ерөөсөө шууд буцаас ичтэй шүү дээ тий. Тэгэхээр энэ болохоор ерөөдөө яг тэр нойрсож эхэлж байгаа үе болохоор амархан сэрдэг үе гэж хэлж болно. За хоёр дахь нь болохоор биднээсийн баг зэргийн гүн нойрныхоо хэсэг рүү орж эхэлж байна гэсэн хоёр дахь хэсэг нь. За энэ бол яадаг вэ гэхээр биднээсийн зүрхний цохилт буураад температур тий биеийн температур багасаж эхлээ. Тэгээ ерөөдөө нэгсэндээ гүн нойрныхоо хэсэг рүү орж эхэлж байна гэсэн үг. За гурав дахь хэсэг дээр нь юу болдог вэ гэхээр биднээсийн яг жинхэнэ гүн унталтын хэсэг гэж хэлж болно. За яг жинхэнэ гүн унталтын хэсэгтээ ороод за тэгээд цаашлаад хүн биднээс ингээд юу болж эхэлнэ гэсэн үг. Ямар нэгэн байдлаар амархан сэрхгүйгээр ерөөдөө яг нойрныхоо үед орж эхэлж байна гэсэн. За тэгээд тэрний дараачих нь болохоор REM sleep. REM sleep нь болохоор яадаг вэ гэхээр биднээс ямар нэгэн байдлаар маш их нүдний хөдөлгөөнүүд болохоор энэ үед болдог. За тэгээд энэ болохоор биднээс ямар нэгэн байдлаар зүүд болдог гэж энэ хэсэгт болдог гэж хүмүүс маш их итгэдэг. Гэхдээ энэ болохоор биднээс цаашаа үргэлжлүүлээд ярихаар илүү дэлгэнгүй ярина.
Гэхдээ энэ хэсэг хвчлэн зүүдний тухай юмнууд бол болдоггүй. Гэхдээ биднес зүүд болдог тэр үед нь ямар үед болд юм гэдэг тухайн дээр үргэлжлүүлээд ярих байгаа цаашаа явж байгаа. За тэгээд REM sleep-ийн үед бас нэг чухал юм нь юу болдог вэ гэхээр биднес ямар ч таа эмоц те ямар нэгэн өдрийн туршилж байгаа emotional эмоцоор болж байгаа тэр бүх зүйлсүүдийг ямар мэдрэмж мэдэрсэн, муухай мэдрэмж, сайхан мэдрэмжсэн тэр бүх зүйлсүүдийг энэ REM sleep-ийн болохоор ерөөдөө process хийж энэ аль хэсэг нь үлдээх үү, аль хэсэг нь хасах уу, аль хэсэг нь надад хэрэгтэй зүйлийн, аль хэсэг нь надад чухал биш зүйлийн те тэрээс зүйлийг ер нь ялгаж цаалгадаг. Тийм үе гэж хэлж болно. За тэгэхээр ямар ч тач нэг иймэрхүү стейжүүдээр, иймэрхүү хэсгүүдэд биднээсийн нойр 90 минутын циклтэйгээр ингэж явагддаг юм байна. 90 минутын циклтэйгээр. За эхлээд энэ хэсэг нь deep sleep явлаа, дараачийн REM sleep орлоо, дахиад non-REM явлаа, REM sleep явлаа. За тэгээд энэ цикл нь үргэлжлэх тусам биднээс өглөө болох тусам өглөөний тэр хэсэг рүү болох тусам биднээс REM sleep нь улам уртсчихэд юм байна. Тэгээд яг сэрэг төхөөд ирэх үед биднээсээ хамгийн их REM sleep юу ер нь аваад тэгээд ер нь сэрдэг юм гэж хэлж болно. За тийм. За тэгвэл үргэлжлүүлээд биднээс сонирхолтой зүйлсийг ярив. За энэ болохоор юу гэдэг вэ гэхээр биднээсийн нөгөө маш сайн мэддэг биеийн дотор байж байгаа нөгөө нэг neuromodulators буюу биднээсийн тархин дотор болж байгаа оркестр гэж хэлж байна. Оркестрыг удирдах байгаа тийм бахан юунод гормон neuromodulators байгаа. За neuromodulators нь юу юм бэ гэхээр acetylcholine, norepinephrine, тэгээд serotonin, dopamine гэх нөгөө нэг бахан гормонууд ч байгаа шүү дээ тий. За эднээс нь яадаг вэ гэхээр биднээсийн тархин дотор зарим нэг мэдхгүй хүмүүс байх юм бол биднээсийн тархин дотор тэнд яваа нэгэн гоё юм болж штэ. Гингүүд биднээсийн допамин цаанаасаа илрэнгүүтлээ энэ ямар гоё зүйл юм бэ. Тэр сайхан мэдрэмжийг өөрөө мэдрэх тийм мэдрэмжүүдийг маань ерөөдөө биднээсийн мэдэрч байгаа тэр мэдрэмжүүдийг эдгээр тэр бодисууд маань тархин дотор ялгарснаар мэдэрч идэг гэж хэлж болно. Тэгэхээр тийм юм болж байна. Одоо ийм мэдрэмж мэдэр гингүүд одоо нөгөөтөө судлаарай. Одоо энийгээ судлаарай. Одоо наа бодисоо гадагшлуулаарай гэж тархин дотор ирэхэд удирдчихэд гэж хэлж болно. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийн тухай яри. Унтчих уу биднээс эднэрээ яад юм бэ гэдэг тухай яри. Тэгэхээр биднээсээ өмнө нь болохоор яг 1950 оноос өмнө зүүд гэдэг болохоор маш сонирхолтой зүйл байсан. Маш сонирхолтой зүйл гэдэг байсан. Энэ болохоор зарим нэг нь болохоор бурхны биднээс илгээж байгаа мессеж гэж хэлдэг үеч байсан. Зарим нь болохоор биднээс ирээдүг зөвхөн жогооч зүйлч гэнэ мө. Тиймэрхүү байлаа маш олон талаа тайлбарлах гэж оролдож байсан. Тэгээд тэгсний дараагаар юу болсон бэ гэсэн чинь 1950-аад оноос ахвалаад яг энэ зүүд гэдэг зүйл яг нойр гэдэг зүйл нь болж байгаа. Тархи маань унтаагүй байд юм байна. Тархи маань биднээсээ биетэй адилхан хамт унтдаггүй. Тархи маань унтчих үед маань хамгийн их ер нь ажиллагааны үе маань унтчих бас ингээд явагддсан юм байна гэдгийг болохоор биднес хайжиглаж эхэлсэн юм байна. За тэгээд тэнгууд тархи маань ямархуу төрлийн юмнууд болоод байна гэсэн чинь биднээсийн тархин дотор болж байгаа энэ бодисууд маань хизээ гарч ийн яаж ийн гэдэгтэй судалж үзсэн юм байна. За эхлээд биднээсийн энэ бодисууд нь ямар төрлийн яадаг бодисууд ингэдэг эхлээд ялгаад хэлүүлээ ярилцъя. За эхнийх нь acetylcholine буюу энэ болохоор яадаг вэ гэхээр тархин дотор болохоор биднээсийг фокус ямар нэгэн зүйл анхаарал хандуулах ямар нэгэн зүйл төвлөрөх үед болохоор биднээс энэ тархин дотор ерөөдөө ялгардаг бодис гэж acetylcholine гэдэг хэлж болно. За тэгэхээр нэг жишээ авч хэлээ л да тий. За магадгүй маргааш биднээс шалгалттай байж болно. За өнөөдөр за маргаашаа шалгалтандаа биднээс бэлдэнэ гээд фокус хийгээд за хичээлээ уншаад байж ах юм бол тэр нь болохоор бид acetylcholine тархин дотор ялгараад биднээс ерөөдөө төвлөртөхөд тусалж байна гэж хэлж болно. За хоёрдугаарх нь болохоор биднээс юу юм бэ? Norepinephrine байгаа. За энэ болохоор нөгөө нэг adrenaline, epinephrine тэднээсээ ерөөдөө бүгд төстэй зүйл гэж болж байна. За энэ болохоор яадаг вэ гэхээр биднээсээ alertness болон desire to move. За энэ болохоор юу юм бэ гэхээр биднээс ямар нэгэн байдлаар ойр орчимд юу болж ийн одоо ямар нэгэн байдлаар энэ чанга чимээ гарах юм бол биднээс тэнд яг тийм чимээ гарч ийн тэр аюултай зүйл үгүй ч гэдэг юм. Биднээс тийм сигнал болгож өгдөг ч юм. Эсвэл ямар нэгэн байдлаар тэнд гинт чанга чимээ гарах юм бол биднээс шууд цутгах бэлэн байдал ордог ч юм. Ерөөдөө fight or flight тий fight or flight ерөөдөө response юм аа. Эдгээр юунууд болохоор идэвхжүүлж идэг гэж хэлж болно. За дараагийн нь serotonin байна. За serotonin нь болохоор яа гэм ихээр биднээсийн ямар нэгэн байдлаар сэтгэл санааг тайван байлгаад за одоо байгаа моменттой төвлөрөөд ерөөдөө болохоор илүү тийм юу гэмдэ илүү одоо нэг тайвширсан тайтгарл ерөөдөө тиймэрхүү мэдрэмжүүдийг биднээс үүдээ serotonin
гэж хэлж болно. Тэ. За тэгэхээр нэг өсөндөө биднээс нэг жишээ авч үзье л та. Амар гой орой ингээл туртаа хоолоо идэл. Тэ найзтайгаа суугаал. Тэгэл хоолоо идсийн дараа ёо ямар гой хоол идчихвэ. Гэл нэг суудаг уу яд нь штэ. Ямар гой амттай хоолоо ёо гэл тэгэл нэг цадцсан бүр нэг жаргалтай сууж идэв штэ. Тэ. Яг гоо хит идсэн байх юм бол food coma болоод бүр нойр өрөөсөө нонгосоор юм болдог. Тэ. Гэтэ яг ингээ тохируулаа амар гой хоол идсийн дараа ёо ямар гой хоол идчихвэ гэсэн. Тэр үед болохоор биднээс хөвчлээ серотонин яалгардаг гэж хэлж болно. Тэ. За дараагийн сүүлийнх нь юу юм бэхээр допамин аа. За допамин болохоор биднээс хамгийн сайн мэдэх гормонуудын нэг гэж хэлж болно. За энэ болохоор яа гэм бэхээр биднээс ямар нэгэн байдлаар зориг тий зорилгынхаа төлөө зүтгэх тиймэрхүү зүйлсүүдийг биднээс ялгарч идэг. Мөн нөгөөтөөр биднээс ямар нэгэн байдлаар аз жаргал pleasure буюу ямар нэгэн байдлаар зүйлээс тийм сайхан мэдрэмж авах үед энэ допамин болохоор биднээс тархин дотор ялгарч идэг байна. За хамгийн энгийн жишээ гэх юм бол биднээс найзуудтайгаа хөл өмг тоглолоо, сакс тоглолоо тий хамгийн эцсийн минутанд та хожигдож жагаад чи сүлийн цогцолтыг хийгээд сүлийн бөмбөгийг шидээд клач хийгээд гол оруулаад тэгээд танаа багч ялангуут чи маш ихээр баярлсан шүү дээ. Ер нь багийнхан чи тэгээд хожигдож явж байгаа хожоод ямар нэгэн байдлаар тийм маш их баярлсан, маш их аз жаргал мэдэрсэн, маш их тийм сайхан мэдрэмж авсан. Тэр үед болохоор би допамин тархин дотор маш ихээр яалгарч идэг байхаа. За тэгэхээр иймэрхүү дөрвөн бодис байгаа да. Эднүсийг цаашдаа биднээсээ нойронтойгоо холбоод биднээс яриад явна. Тэгэхээр эднүсийг та хэд маань сайн тогтоогоод байгаарай. За үргэлжлүүлээд явъя. За дараагийн хэсэг маань юу байгаа вэ гэхээр хэдүүлээ slow wave sleep яг ихний тийм stage хэсэг дээр юу болдог тухай ярьж хэлье. За эхний хэсэг дээр болохоор биднээс хамгийн түрүүнд acetylcholine буюу acetylcholine маань түрүүний хэлээдсэн focus and attention тийм иймэрхүү төрлийн энэ юу маань гормон болохоор хамгийн баагуулаад бараг байхгүй болоод ерөөд унтардаг юм байна гэж хэлж болно. За цаашлуугаа norepinephrine харах юм бол энэ баг зэрэг ерөөд байж идэг. Зарим хүмүүс гайхчихж магадгүй те энэ хэсэг дээр өн чин ингээд ямар нэгэн байдлаар сэргэг ингээд юмд ингээд амархан сэрч юм шүү энэ гормон ч байгаад тахаар яагаад гэвэл эн чинь нөгөө нэг янз бүрийн дуу аваа гарах юм бол шууд цогтох байдлаар fight or flight response яагаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болохоор маш их бага хэмжээгээр нь бол байж идэг юм байна. За тэгээд дараачих нь юу юм бэ гэхээр энэ хэсгээр хамгийн гол зүйл нь юу болдог вэ? Серотонин маш их хэмжээгээр ялгарч идэв юм байна. Энэ хэсгээр серотонин хэмжээлээр маш их хэмжээр тархин дотор ялгарч идэв. Яагаад гэвэл биднээс ерөөхдөө тий яг ингээд дагаа моменттой болоо тайвшраа тэгээ унтах га тэр стейтэд орох ч шүү дээ. Тэгэхээр серотонин энэд болохоор маш ихээр ер нь бол яадаг юм байна. Болд юм байна. За нэг юу нь болохоор юу байдаг вэ? Slow sleep болохоор биднээс болохоор paralyzed болдгоо байгаа. Зэрхүүдэд биднээс унтчих ямар нэгэн байдлаар биднээс тархин дотор ямар нэгэн зүйл болж аваад ямар нэгэн үйлдэлүүд одоо ингээд биднес бүх зүйлүүдийг зарим өдрийнхөө болсон юмнуудыг зарим зүйл дахин тоглоулах ч юм уу ямар нэгэн бай зүүд тийм хөдөлгөөн ихэд биеийг ямар нэг аюултай хөдөлгөөн хийхгүй эсвэл ямар нэг газараа ингээд тогтвортой байхын тулд хүний бие болохоор цаанаасаа хүчээр хүний бүх эрхтнүүдийг хөдөлгөөнгөө болгох тийм ялгаруулж идэг байгаа. Дахинаас удирдах идэг байгаа. Тэгснээр биднес унтчих та ишид шиг хөдлөхгүй ишид шиг явахгүй ихэд аль болох тийм хийх магадлал нь багасдаг байна. Гэхдээ slow wave sleep үед болохоор биднес fully яг бүтэн тийм paralyzed болоогүй байдаг байгаа. За тэгэхээр биднес амар олон тийм нөгөө нэг инстансүүд байдаг шүү дээ. Хүмүүсийн нөгөө sleepwalk гэдэг те босоод ингээ алхаад явж идэг. Тэр үе болохоор хөвчлэн ер нь slow wave sleep үед болохоор болох магадлал ер нь өндөр байдаг. Яагаад гэвэл биднээсээ бие энэ үед болохоор paralyzed болоогүй байдаг. За хүмүүс гайхчихж магадгүй REM sleep үед чинь нөгөө нүд мүд чинь амар хөдлөөд амар юм болдог юм биш үү гэдэг. Гэхдээ энэ үед нь яадаг юм бэ гэдгсэн чинь харсан чинь яг REM sleep юм болохоор хүний яг тарих бүр actively бүр ингээд зоригтойгоор бүх биеийг болохоор paralyzed болгоцсон байт юм. Ямар ч хөдөлгөөнгүй ямар ч юу байхгүй. Яагаад гэх юм бол REM үед нөгөө нэг аимшигтай маш олон техник процессор бүх юм болж байгаа. Тэгэхээр биднээсээ хөдлөх магадлал нь илүү их болоод өөрийгөө аюулт учруулах магадлал нь илүү их болонгууд энэ үед тарих чинь окей энэ үед би бие сайн контролдоод бүх зүйлээ paralyzed болгох хэрэгтэй гэд тэнгуүлдээ тэр үед нь болохоор илүү paralyzed болгох юм. Тэгэхээр биднээс ямар нэгэн байдлаар тий sleepwalk гэх юм уу тиймэрхүү зүйл байх юм энэ үр хөвчлэн slow wave sleep болох магадлал юу өндөр байт юм байна. За тэгээд мөн ямар нэгэн байдлаар зүүдэлж байгаа ч гэсэн тиймэрхүү үе байх юм бол тэр нь бас slow wave sleep үед болохоор байх боломжтой байдаг байх юм. За дараачих нь юу
сонирхолтой зүйл slow sleep-ийн үед юу болдог вэ гэхээр маш чухал процесс ерөнхийдөө энэ үед болдог байгаа. За юунд чухал процесс, ямар чухал процесс явдсан бэ гэхээр энэ үед биднээс moral learning болдог байгаа. За moral learning нь юу юм бэ гэхээр биднээс өдрийн турш сурсан явран нэгэн байдлаар хөдөлгөөнүүдийг тэднүүсийг энэ үед болохоор биднээс дахин дотроо явуулаад окей өдрийн одоо жишээлбэл чи мэрэгжлийн бүжигчин байж байгаа гэж одоо эсвэл зүгээр шинэ бүжиг сурж илаа гэж бод тий эсвэл шинэ төгөлдрөөр сурчулаа гэж бод. За тэгмүүд slow sleep үед зүуд шүн ингээ явж хат тэр өдрийн сурсан тэр бүх хөдөлгөөн тэр бүх шинэ одоо мувментүүд тэр бүх сурсан шинэ зүйлс тэр одоо нөгөө хөдөлгөөнтэй холбоотой тэр зүйлсүүдийг хорооны хөдөлгөөн ямар ч хөдөлгөөн байж болно тий пиано тоглож байгаа бол хорооны хөдөлгөөн тэгээд ямар нэгэн байдлаар бүжиг сурж байгаа бол гарны хөдөлгөөн хөлний хөдөлгөөн гэж байна тий тэр хөдөлгөөнүүдийг slow wave sleep-ийн үед болохоор удаашлалтай энэ гүн sleep-ийн үед болохоор дахин тоглуулж энийгээ цаашаага улам дахиж гүн дахин дотор суулгах тэр үйл ажиллагаа нь явагдчихэд юм байна. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн байдлаар бүжигт хийдэг бол хэрвээ та actively хөдөлгөөнд суралцдаг бол тань slow wave болохоор танд хамгийн чухал үе гэж хэлж болох нь. Slow wave sleep үед. Тэгэхээр дөнгөж унтсныхаа дараах 3-4 цагийн хооронд та маш сайн унтах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ үед болохоор мэдээж бүтэн ойроо тий 5 6 7 цагийн ойр бүтэн ойроо авах нь мэдээж хамаагүй илүү байна. Гэхдээ ерөөхдөө яг ихний хэрвээ та хөдөлгөөн танд хамгийн тийм чухал хөдөлгөөн шин зүйл тэр бүх зүйл нь хамгийн чухал байх юм бол таны энэ ихний 3-4 цагийн нойр нь тэр тусмаа танд хамгийн чухал нойр байх нь гэж хэлж болох нь. За тэгээд нэг процесс нэм процесс явт юм. За тэгвэл нөгөө чухал процесс нь энэ дотор маш чухал процесс нь юу болдё ингэ бэ гэд харсан чинь энэ үед болохоор биднээс детальчилсан тийм маш чухал specific мэдээллүүдийг маш чухал нэгт мэдээллүүдийг болохоор өдрийн турш цээжилж санахыг оролдож исэн байх юм бол яг энэ үед болохоор тэр бүх мэдээллүүдийг чинь цаашаага суулгах бас процесс нь явагдчихэв юм. За биднээс энэ болохоор яг нөгөө сэтгэл зүйчээс сурч байгаа эсвэл ямар нэгэн байдлаар одоо яг нөгөө нэг хичээл дээрээ биднээс шалгалтандаа бэлдэж авах үед байдэн штэ. За 1904 онд хин хаан юу болсон гэдэг юм ба түүхнээр тэ. Эсвэл ямар нэгэн байдлаар допамин ямар үүрэгтэй, ямар адреналин гландаас ялгартын, тархины аль хэсэг рүү очтیں, аль хэсгээс ялгартын ч гэдэм ба тий. Иймэрхүү маш детальчилсан нарийн мэдээллүүдийг болохоор энэ үед slow sleep-ийн үед болохоор биднээс дахин дотроо илүү consolidate хийж дахин тоглуулж тэр зүйлсүүдийг биднээс илүү яаж идэм бэ? Суулгаж өгч идэм бэ. Тэгэхээр яасан байх нь биднээс энэ ихний slow sleep-ийг сайн авсан байх юм бол хэдий та 3-4 цагийн нойр авсан байлаа ч гэсэндээ маргаашийнхаа бүжгэн дээр маргаашийнхаа шалгалтын дээр ерөөдөө давгүй хийх магадлал ер нь бол байгаа гэсэн. Одоо биднээс нөгөө нэг ойлголт байдаг тий. Дутуу нартай байх юм бол өстой тархины cognitive capacity нь муурал шалгалтаа хийж чадахгүй болол өстой ямар ч чадваргүй болчих юм ер нь бол боддог. За тэгсэн чинь судалгаануудаас харсан чинь ерөнхийдөө бол биднээс бодсон шиг тийм муу бол байхгүй. Гэхдээ мэдээж та бүтэн нойр авсан байх юм бол of course ямар ч нөхцөлөөр бүтэн нойр авсан байх нь бол хамаагүй илүү байх нь тодорхой. Гэхдээ биднээс 3-4 цагийн нойртой байгаа энэ slow wave sleep-ийнхаа үеийг авцсан байх юм бол биднээс бодсон шиг тийм муу бол байхгүй юм. Яагаад гэвэл яг энэ үед нь болохоор биднээс тэр нарийн мэдээллийг цээжлэх, нарийн мэдээллүүдийг толгой дотор суулгах. Тэгээд мөн нөгөө нэг чухал маргааш бүжгийн тэмцээн эсвэл урлаг өрслөг болох ч байгаа бол нөгөө өчигдөр бэлдсэн бүжиг чинь өнөөдөр ихний энэ хэсэгт нь болж исэн байх юм бол та 3-4 цагийн нэртэ болоод тэгээ өглөө босон готлаа өөрийгөө нэг буруутгаа яа би шүн удаж чадсан одоо яа шалгалтан дээр энэ миний толгойд ажиллахгүй дээ гэж бодоод байхад бити тэгж өөрийгөө тэгж бодоорой. Тэгэхээр энэ ихний 3-4 цагийн ихрөө нойр авцсан байхад бол та тодорхой хэмжээнд ерөөд бол гайгүй өөрөө сайн бэлдсэн байх юм бол тэр бүх зүйл ер нь гарчнаа гэсэн. Гэхдээ мэдээж бүтэн нойроо авах нь өөрөөгөл ч хамаагүй дээр юм гэдэг битэн байна. Тэгээ дээрээс нь хүн болох нь өөр тий. Зарим хүмүүс 4-5 нь тохирохгүй ч биш магадгүй, тохирох хүмүүс нь байж ч магадгүй гэсэн.
Тийм тэр нас сонирхолтой тий яг нөгөө хүн болгоны бас зарим яг хүн болгоны ихээс илүү ерөөдөө дундаж их хүмүүсийн нойроо авах хэрэгтэй хугацаанд 7 цагийн раунд гэдэг юу хэлсэн байдаг. Гэхдээ энэ болохоор хүмүүсийнх нь амьдралын хэм маягаас шалтгаалаад cultural хэм маягаас шалтгаалаад ондоо гэсэн сүүлийн маш олон судалгаанууд бол гараад байгаа шүү дээ. Тийшэл бол Азууд хамаагүй илүү 6 цагийн нойртой байх нь хангалттай хэмжээнд байна ч гэдэг юм ба. Тэгээ эсвэл Испани тэгээ Европын юунуудыг харах юм бол 7-8 цаг байж иж нөгөө нь хангалттай хэмжээ 100% function хийдэг ч юм уу тий. Тэгэхээр ерөөдөө энэ тухайн хүний cultural амьдралынхаа онцлогоос шалтгаалаа эсвэл шөнийн шифттэй хүн байх юм бол тэр хүн өдрийн турш яаж нойроо авдаг ч юм уу тий. Эсвэл ингээд шал өөр нойрны хэмнэлттэй байдаг ч юм уу. Тэгэхээр энэ хүн болгоно харилцан адилхан байна. Тэгвэл ер нь бол дундаж их зөв нойроо авах нь болохоор хөвчлэн судалгаагаар болохоор дунджаар 6-аас 7 цаг орно гэж бол байдаг. За тэгээд биднээсийн бас нэг буруу ойлголт байгаад байдаг тий. Биднээс нэг оройноо ингээд унтаад за тэгэнгүүтлээ нэг оройноо дутуу нойртой явчлаа. За тэгэнгүүт дараачууд нь маргааш нэстэ бүтэн мангар удаан унтчих. Тэгэнгүүт өнгөрсөн шөнийхөө нойрыг нөхчих юм болоод байдаг. Тэгэхээр биднээсээ нөгөө нэг Монгол нэг ярьдаг яриа хиллэг байдаг би бас мартчихсан ийм нэг хиллэг санагдаад байгаа юм. Нойр алдвал нөхөж болтгоо гэсэн тийм нэг яриа байгаад байдаг санагдаад байна. Тэгэхээр тэр бол айгүй ерөөдөө үнэн байгаад байхгүй. Та нэг оройнохоо нойрыг алдах юм бол тэрийг өдөө нөхөнө гэж боддог. Гэхдээ яг хуу тарих чадах чинь нэгээр нөхөх процессууд ер нь бол явагддаг. Тиймэрхүү зүйл явагддаг. За тэгээд тэр нөхөх процесс нь илүү бас нөгөө биднээсээ зүүдлэх магадлалыг ихсэгдэг ч гэсэн зарим нэг судалгаанд юу гарсан байдаг. Өмнөх оройн та дутуу нойртой явсан байх юм бол маргааш өдөр нь унтах үед та илүү их REM sleep авах гэж хичээдэг. За REM sleep та deprivation орсон байх юм бол маргааш өдөр нь илүү их REM sleep аваад за тэмүүтээ REM sleep тий үед болохоор илүү бас зүудлэх магадлал нь ихсдэг гэсэн тийм байгаад байгаа. Тэгэхээр биднээсийн нэг оройныхоо нойрыг дутуу яваад маргааш нь илүү их унтаад хит их унтах нь биднээс болохоор бас маш муу. Тэгэхээр хамгийн зөв унтах цаг нь юу байд юм бэ гэхээр хит бага биш хит их биш тогтмол цагаар ерөөдөө тогтмол унтах байгаа. За та хэдий магадгүй бүр ингээд их унтдаггүй юм байж болно тий 4-5 цагийн нойр бүр орой олго авдаг байж болно. Окей 4-5 цагийн нойр аваад байдаг бол авсан ч гэсэндээ та гайгүй ядрахгүй явах боломжтой хэрвээ та тогтмол 4 цагийн нойртой явж байгаа бол тэр бол бүр тийм муу байхгүй байх бас боломжтой байж болно гэсэн судалгаанууд гараад байгаа зүйлээ. Харин та нэг өдөр нь 11 цаг унтаад тэгээ нөгөө өдөр нь болохоор 4 цаг унтаад нэг өдөр нь 7 цаг унтаад 8 цаг унтаад багааш өдөр нь 12 цаг унтаад тэгээд авах юм бол таны ерөөдөө бүр нойрны чимлэл алдагтаад юу болоод та мэддэхгүй гэсэн аа маш олон зүйлс ч ер нь алдагтаад явчихна гэсэн. Тархич ирнэ гэсэн тэр бүтэн процесс шөнийгөө хийх юм хийж чадахгүй яваад байна гэсэн. Тийм. За тэгээд бахан хатуураад явчлаа. Slow sleep дээр ерөөдөө яг нэг иймэрхүү юмнууд болоод байгаа. Хамгийн чухал юмнууд нь юу болж байна вэ гэхээр биднээс түрүүний хэлсэнчлэн дээрээ шинэ хөдөлгөөн сурсан ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй холбоотой сурсан байх юм бол энэ slow sleep нь хамгийн чухал байх нь хамгийн чухал нарийн мэдээллүүдийг шинээр сурсан байх юм бол та эхнийхээ яг энэ slow sleep-ийн танд хамгийн чухал үе байх нэ гэж ойлгож болох нь. За дараачийн хамгийн сонирхолтой хэсэг болох REM sleep байхаа үе рүү орё. За REM sleep-ийн хэсэг болохоор юу байдаг вэ? Энэ болохоор биднээсийн бүх унтчих нойрны үед бол явагддаг. Түрүүний хэлсэнчлэн 90 минутын циклтэйгээр ер нь даан ингээд автагдаад явагддаг гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ болохоор 90 минутын циклтэй REM sleep маань болохоор ихсэн сахуулаад орой сэрэг хүртэл болохоор явагддаг байгаа. Биднес юухтай цикл нь биднес юу вэ хүмүүс гайхаад байж байгаа. Энэ одоо REM sleep-ийн эхлээс орой хүртэл цикл гэж юу яриад байгаа юм гэхээр энэ цикл нь юу болдог вэ? Биднес энэ slow wave sleep рүүгээ ороод тэнгуүтлээ буцаад REM sleep нь болоод дахиад slow wave sleep руу ороо REM sleep болоо 90 минутын циклтэйгээр тойрог болоод яваад идэг байна гэсэн. Тэгээ цикл нь явагдах тусам энэ slow wave sleep-ийн үе нь болохоор багасаад REM sleep-ийн үеийн болохоор улам нэмэгдэж идэг байна. За тэгээд яг сэрэг төхөөд ирэх үед болохоор REM sleep хамгийн туссан хамгийн их хэмжээгээр аваад тэгээ ер нь биднес сэрдэг байна. За энэ болохоор хамгийн анх яаж хаана нэгсэн 1950-ад оны Чикагод болохоор тийм нойрны судалгааны лабораторид болохоор нэгдэжсэн байлээ. Тэгээд хүмүүсийн ажигласан юм нь юу байсан бэ гэсэн чинь хүний нүдний хөдөлгөөн маш их хөдлөөдсөн гинэ. Одоо ингээд яг slow wave sleep-ийн үед ингээд ороод харсан чинь биднээсээ нүд нь ингээд ишчигээ маш их rapid eye movement гэж яриад байгаа. Маш их хөдөлгөөнтэй байгаад байсан юм. За тэгснээр окей энэ үед чинь хүний тархи чинь юу вэ? Унтчихад унтаагүй байд юм биш үү? Хүний тархи чинь бүр юу вэ? Ямар амар актив байгаа. Хүний нүд нь унтчихад юу хөдлөөд байгаа юм бэ? Гэт амар
гайхажсэн юм. Тэгснэр өгөхөд анх REM sleep тэр үед болохоор нээжсэн байхад. За энэ үед маань тэгвэл гормоны маань үйл ажиллагаанууд тий neuromodulators маань яаж ажилладаг ярьж эхлэе. За түрүүн биднээс хэлсэнчлэн нөгөө нэг серотонин нь шүү дээ тий. Slow wave sleep-ийг хамгийн их байсан нөгөө серотонин тайвшраад ямар нэгэн байдлаар ингээд стилтэй байгаа гэдэг нөхцөл байдалтай ингээд тайвшраад бүхцүүлээ мэдрээ тайван байх тий. Тэр бүгд үүсэн серотонин маань болохоор энэ үед болохоор absent, zero юу ч байхгүй, 0 болсон байдаг байна. Тэгэхээр серотонин юу ч байхгүй болсон байна. За дахиад нөгөө төлөв биднээс юу ядсан байдаг вэ гэхээр norepinephrine буюу нөгөө юуны маань desire to move нөгөө нэг ямар нэгэн байдлаар чимээ гаргахад ямар нэгэн байдлаар хөдлөх юм. Эсвэл ямар нэгэн байдлаар сигнал өгөхөд биднес гинт хөдлөх тийм актив хөдөлмөрөөс хөдлөх тийм гормон маань болохоор энэ үед болохоор бас абсент гэдэг юм байна. Norepinephrine гэдэг. Тэгэхээр энэ үед яасан байх нь вэ? Энэ маань 0 болсон байна гэдэг чинь нөгөөтэйгүр биднес paralyzed болсон байна гэсэн. Энэ үед ямар ч хөдлөх боломжгүй болсон байна гэсэн. Яагаад гэвэл биднээсийн нөгөө хөдлөх хамгийн чухал гормоны юу маань энэ болохоор 0 ямар ч байхгүй. Энэ үгдээс юу гэж нэрлэдэг юм бэ гэдгсэн чинь atonia гэж нэрлэдэг байгаа. Бүх би явраа хөдөлгөөнгүй болоод paralyzed болсон байх юм бол atonia гэж нэрлэдэг байгаа. За дараач байгаа нь. За биднээс энэ үед болохоор юу болдог вэ гэхээр биднээс юу болдог байгаа. Зарим үед hallucinating буюу яраа нэгэн байдлаа нөгөө зүүдний юм харах үзэгдэл маань энэ үед болохоор явах магадлал нэлээ их байдаг байгаа. За тэгвэл биднээс гайхаж магадгүй түрүүн зүүднийх нь хэсэг нь болохоор slow wave дээр явдаг чи яагаад энэ non wave одоо яриад яваад байгаа юм бэ гэж болж хэлж магадгүй. За тэгэхээр биднээс энэ талын юу болж байгаа зүүд биднээс их хөвчлэн санаж байгаа зүүднүүд маань болохоор ерөөдөө маш жижигхэн хэмжээнийхээ зүүднүүдийг хэсгийдэг зүүд гэж хэлэхгүйгээр ерөөдөө биднээс тархин дотор маш олон хэмжээний тийм хуурцагнуудыг тоглоулж идэг гэж хэлж байна. Маш олон нөхцөл байдлуудыг тархин дотор биднээс өөрөө ингэж тоглоулж идэг гэж хэлж байна. Харин зарим үед нь болохоор тэр тоглоулж байгаа тоглолт маань биднээс сэрж байгаа үелүү инвейт гэдэг халтаж орохоороо биднээс тэр зүүдүүдээ маш ихээр ерөөдөө сандаг байхаа. Харин босод үед болохоор тэр нөгөө нэг тоглоулж байгаа мангар болон тэр хурцгнуудыг болохоор биднээс ерөөхдөө ямар нэгэн байдлаар тэрнээс ой санамж нь байхгүйгээр тархичин өөрөө нөгөө ажиллаа хийгээд тэрийг ерөөхдөө цаана ухамсаргүйд маань ажиллаа хийгээд ерөөхдөө явцсан байдаг гэж хэлж болно. Биднээс ямар унтж байгаа учраас тэрийг мэдэх боломжгүй байдаг гэсэн. За энэ болохоор маш сонирхолтой. За тэгвэл түрүүний хэлсэнчлэн биднээс norepinephrine маань энэ дээр болохоор ямар ч юугүй байгаад байна. Epinephrine энэ үед маань ямар ч нэг ажиллагаагүй 0 байгаад байна гэж хэлээд байна шүү дээ. За тэгсэн чинь энэ epinephrine, norepinephrine гэдээ яриад байгаа. Энэ маань болохоор юунд хамгийн нөгөө хамгийн чухал юм маань юу юм бэ гэд харсан чинь энэ болохоор биднээсийн нөгөө айдас, anxiety, түгшүүр гэдэг мэдрэмжийг мэдрэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм зүйл нах. Одоо бидээс нүн адреналин гэж яриад байгаа. Энэ epinephrine, адреналин гэдэг болохоор ер нь бол адилхан зүйл гэж хэлж болно. Тэгэхээр бидээс нөгөө нэг айц, түгшүүр, нөгөө нэг тий ямар нэгэн байдлаар тийм сэтгэлийн тийм одоо нэг бэлэн байдалд хэцүү эвгүй зүйл тохиолдоход ер нь бэлэн байдалд орох. Ямар нэгэн байдлаар түгшүүртэй зүйл тохиолдоход энэ маань ингээ ялгарч идэг маань энэ үед маань болохоор ажиллагаа болцсон байдаг байна. За тэгэхээр энэ болохоор хамгийн чухал байгаа даа. Яагаад энэ үед нь энэ зүйл маань байхгүй болсноор чухал юм бэ гэхээр биднээс энэ үедээ энэ зүйл маань ажиллагаагүй болсноор өдрийн турш болсон нөгөө нэг маш муухай экспириенсүүд, маш аимшигтай болсон тэр экспириенсүүдийг тархин дотор дахин тоглуулад энийг дахиж тоглуулахдаа нөгөө нэг эмоцо дахиж мэдрэхгүйгээр тоглуулна гэсэн нэгсэн доо. За өдрийн турш та ямар нэгэн байдлаар маш муухай мэдрэмж авсан байж болно. Хин нэгэн тад амар муухай үг хэлсэн гэж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар машин бараг шүргүүлээ дайруулад үхээ шахсан гэж болно. Тэр нь болохоор маш аимшигтай traumatic experience байж болно, тийм. Тэгэнгүүт энэ бүх өдөр болсон тэр муухай мэдрэмжүүдээ орой энэ яг REM sleep-ийн үед болохоор norepinephrine буюу түрүүний биднээс түгшүүртэй anxiety, айдасгүйгээ энийг унтрааж агаад тархич нь тоглоулдаг байна. Яагаад гэвэл энэ мэдрэмжүүдийг биднээс ямар нэгэн байдлаар нэг тишээ хийх ёстой байдаг байгаа.
тэхгүй байх юм бол энэ мэдрэмжүүд биднээсийн тархин дотор яваад ах юм бол энэ маань улам томсоо биднээс улам идээд байдаг гэж хэлж болно. Тэгэхээр REM sleep-ийн үед яагаад юм амар чухал юм бэ гэхээр REM sleep-ийн болохоор эдгээр зүйлсүүдийг дахин тоглуулад нөгөө хэрэггүй зүйлсүүдийг биднээс тархин дотор арчих хаяхыг хаяад эсвэл нөгөөтг нь амар чухал зүйлах юм бол энэ үед маань тархин дотор үлдээхийг үлдээгээд за тэгмүүлээ нөгөөдлөө дахиж тоглуулахдаа биднээс ямар ч айц төгшөргүйгээр дахин тоглуулад яагаад дахин тоглуулад байгаа юм бэ гэхээр биднээс нөгөөтө анализ хийх гэдэг нь шүү дээ. Тархи маань өөрөө энэ нь яг ямар зүйл байсан бэ гэдэг үүнийхээ учир шалтгааныг нь болоод анализ хийх гэдэг байгаа. Тэгэхээр биднээс энэ яг эпинефрин унтрааж яагаад энэ үед болохоор байдаг. Тэгэхээр амар ухаантай байгаа энэ үед биднээс ингээд тэрийг зүгээр шууд тоглох юм бол нөгөө зүрх мөрхөнд дэлсэд аимшигтай болоо биднээс нойроос сэрэх гээд байгаа байхгүй. Тэнгүү тархи чинь нөгөө нэг төгшөөрний айцтайх нөгөө унтраангуутлаа энийг тоглуулад анализ хийгээд байгаа байхгүй тий. Тэгэхээр ихэд тэр үед ийм сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгэхээр биднээс за дараагийн юм нь юу болд юм бэ гэхээр биднээс дахиад саяны нөгөө нэг эмоцоо мэдрэх тэр нөгөө айц төгшөөрийн хүчтэй эмоц мэдрэх юугаа унтрац ингэ ярьж байгаа. За тэнгүүд өдрийн турш биднээс ямар нэгэн байдлаар хэцүү төгшөөртэй ингээд маш их бодохыг хүссэн зүйлээ ингээд бодохгүйгээр ингээд avoid хийгээл тий бултаал ингээд нөгөө нэг зайлсхийгээл яваад идэх байж болно. Тэнгүүд нөгөө тархи маань болохоор бас яг энэ үедээ нөгөө нэг өдрийн турш бодож чадахгүй хэцүү байгаад байгаа зүйлсээ маань өдөр сэрүүн байхдаа бодож чадахгүй юм бол окей чамайг нойртой унтчихтаа бодъё гэх тархи маань яг энэ үедээ бас боддог байхаа. Юу болсон яасан гэдэг юуныг өснөө тархи өөртөө ярьж ийн гэж хэлж болно. Тэгээ энэ үед тэр үед юу болохгүй байна яагаад байна гэд. Тэгэхээр тэр үед болохоор нөгөө нэг emotional тэр маш их хэцүү сэтгэлийн тэр одоо нөгөө нэг эмоцороо байсан тэр зүйлсээ маань эмоцийн унтрааж агаад юу болсон гэдгийг ихэд харж байгаа юм болохоор энэ REM sleep гэдэг болохоор яваад байна. За одоо биднээс маш сонирхолтой хэсэг рүү бас оръё. За энэ болохоор биднээсийн хар дарсан зүүд. Нойр гэл биднээс зүүд гэл хараад ирэнгүүт маш олон ихэнх ер нь хугацаанд биднээс хар дарсан зүүд хөвчлэн голчилдог. Гэтэ яхаа заримдаа маш гоё зүүднүүд зүүдэлдэг. Гэтэ ихэнх хүмүүсийн ярьж байгаа хар дарсан зүүд тохиолдол нь илбэг байдаг. За тэгвэл энэ хар дарсан зүүд яг юу юм бэ гэдэг тухай хэдүүлээ ярив. За ерөнхийдөө хөвчлэн юу яаж байгаа биднээсийн нөгөө нэг хар дарсан зүүдний үед яагаад хар дарсан зүүд гэж нэрлэж гинөө гэхээр биднээсийн энэ тийм хар бараан тэгээд айц төгшүүр гэдэг зүйл маань энэтэй холбоотой байгаад байгаа учраас биднээс үүнийг хар дарсан зүүд гэж нэрлэдэг шүү дээ. Яагаад гэвэл хар дарсан зүүдний үед биднээс сайхан мэдрэмжийг ерөөсөө мэдрэхгүй муухай мэдрэмж мэдээ сэтгэлийн төгшүүртэй гэдэг айцыг мэдэрч юм дэ интенс тийм хүчтэй мэдрэмжүүдийг мэдэрч идэг байх нь шүү дээ. Тийм болохоор биднээс гайхчихж магадгүй. Тэгвэл эн чинь REM sleep үед юм биш үү? За тэгэнгүүт судалгаагаар биднээс физиологийн хувьд хараад ингээд харсан чинь REM sleep үед биднээс айц тэгвэл хар дарс зүйдний үед айц мэдэрч байгаа юм чинь REM sleep-ийн үед нөгөө айцын маань гормоныг унтраачаад байгаа шүү дээ. Айцын гормон байхгүй болчиход байгаа. Тэгэхээр REM sleep-ийн үед болохоор биднээс энэ хар дарсан зүүдийг зүтэлж авах боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр ихэнх ерөөдөө биднээс хар дарсан зүүднүүд маань хизээ болдог вэхээр slow wave sleep-ний үед ерөөдөө болдог баха non REM sleep-ний үед болохоор болдог баха нэ. Тэгэхээр яагаад гэвэл нэгдүгээр биднээс нөгөөт маань paralyzed болсон, хоёрдугаар биднээс epinephrine нь даахгүй, айдас мэдрэх мэдрэмж, anxiety хөдөлгөөн даахгүй байгаа даа учраас юу хар дарсан зүудэлсэн ч гэсэндээ биднээс нөгөө нэг амар ингээд айсан мэдрэмжүүд мэдрэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр тэр болохоор болох боломж. Тэгэхээр slow sleep-ийн төвчлэн болдго юм байна. За дараагийн биднээс юу болд юм бэ гэхээр за тэгвэл ингээд зарим ингээд юмнууд хэлсэн юм байна л да. Тэгвэл биднээс ингээд яг сэрхийхээ өмнө хар тараад сэрдэг штэ гэж хэлж магадгүй. Биднээс хамгийн сүүлийн шат нь REM sleep гэж яагаад байгаа. Тэгэнгүүтээ дээрээс нь REM sleep-ээр таар дарсан зүүдлэхгүй гэдэг байгаа. Тэгэнгүүтлээ заримдаа биднээс амьдрал дээрх өөр юм хэлээд нь штэ. Тэгвэл биднээс яагаад хар тараа сэрээд идэх юм бэ? Тэ гэд хүмүүс гайхаж магадгүй. За тэгвэл энэ нь болохоор биднээсийн нэг хэлбэр нөгөө зүүдний тэр хэсэг маань биднээсийн сэрүүн байгаа үейлүү нэвтэрч халтаж орж байгаа үед болохоор биднээсийн хар дарсан зүүдний хэсэг хараад байгаа. За тэгмүүд эднээсийн яг ямар байж гэнэ гэхэнгүүт REM sleep-ийг нөгөө нэг биднээс хэлсэн чинь epinephrine буюу нөгөө зүйл маань хаагдсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр биднээс айх айдас мэз нөлөөлөхгүй гадаа унтж байгаа үед байхгүй болсон байна гэсэн. Тэнгүүд биднээсийн яг буцаад сэрэх үед биднээс буцаад normal function ажиллаад эхэлнэ гэсэн үг. За нормалоор энгийнээр ажиллаад эхлэнгүүт нөгөө буцаа биднээс epinephrine дахин дотор болж байгаа адреналин тиймэрхүү юмнууд буцаад ажиллаад эхэлчихэж гэнэ гэсэн үг.
Тэнгүүд биднээс сэрүүн state нөгөө юмнуудаа буцаад ажиллаад эхэлсэн мөртлөө биднээс нөгөө нэг зүүднийх хэсгээс гараагүй явж гин гэсэн үг. Зүүдний хэсэг маань бүр сэрүүн байгаа энэ үерүү маань довтолж ороод тэнгүүтээ сэрүүн байгаа state дээр давхар нөгөө нэг биднээс адреналин имерхүү зүйл маань ороод гараад ирсэн. Тэнгүүтээ зүүдэн дотор болж байгаа нөгөө муухай зүйлсүүд маань айдсан маань дарангуулахгүйгээр шууд нөгөө айдсаа хүчтэйгээр мэдрээд сэрчиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг өсөндөө биднээсээ энэ nightmare юу юм бэ гэхээр биднээсээ зүүдний хэсэг маань сэрүүн байгаа уйлуу довтолж орж байгаа хэсгийг нэг өсөндөө биднээсээ юу хэлээд байгаа. Nightmare буюу хар дарсан зүүд гэж хэлж болно гэж яриад байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор ерөөд иймэрхүү байдлаа энгийнээр тайл. Гэхдээ энийг маш олон талаас нь болохоор тайлбарласан зүйлсүүд байгаа. Тэгээд энэ дээр ч гэсэн судалгаанууд болохоор илүү хийгдэж байгаа. Тэгээд нойрны үед болохоор мэдээ зүүдний үед болохоор маш абстракт зүйл. Энийг болохоор илүү биднээс судалж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар ерөөд тиймэрхүү байдлаар тайлбарлах боломжтой гэж ер нь бол хэлдэг юм байна. За дараачих нь юу байж гэнэ гэхээр биднээс бас нэг сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэсэн чинь сүнсэн дараалах байгаа. За маш олон хүмүүс өнөө сүнсэнд дараалах experience тохиолдсон байдаг шүү дээ. Зүч чи сүнсэн дүмд ер нь даруулжсэн үү? Тийм experience би даруулж байгаа хөхтэй даруулж байгаа. Тэгж даруулж исэн хүмүүстэй айгүй их уулзчихсан. Тэгээд дийлэнх нь ойлгохдоо сэтгэл өөрийнхөө сэтгэл зүйтэй биш, өөрийнхөө физиологтой биш далд ертөнцийн зүйлстэй холбож тэрийг тайлбарлах гэж үздэг юм шиг байдлаа гэж бодсон. Ааха. Тэгвэл чамд тэр хүмүүсийн ярьсан нөгөө нэг зүудэнд нөгөө нэг сүнсэн даруулсан гэж яриад байдаг. Тэр үлэнд ямар хуу ер нь юм тэр хүмүүс ер нь юу тохиолдсон гэж ер нь ярьж байна. Зүудэн дотор сэрчиж байгаа. Тэгээ сэрээд хөдлөх гэхээр бие нь хөдлөхгүй. Нүд нь болохоор хөдлөд байгаа. Тэгээ заримдаа болохоор дээрээс нь муухай царайтай юм ингээд дараад хөвтцсэн байгаа юм шиг харагдчихсэн гэж байгаа юм. Заримдаа болохоор бүр тэр таазан дээр хүн ингээд наалтцсан дээрээс нь хараад таазан дээр хөвтөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тааз руу ирээ наалтцсан. Тэгээ хараад байж байгаа юм шиг санагдчихсэн гэж бас хэлжсэн. Тэгэхээр энэ болохоор маш сонирхолтой юм байгаа даа. За тэгэнгүүт энэ үе маань бас юу байт юм гэхээр бидний одоо нөгөө физиологийнхаа юуныхаа талаас нь тайлбарлах гэж оролдог. Тэгэхээр энэ болохоор маш олон хүмүүс тохиолддог. За атоны буюу түрүүний хэлсэнчлэн paralyze биднээс унтж байгаа түрүүний хийдэг гэж ярьсан шүү дээ. Биднээс унтж байгаад яа юм бэ хөдлөхгүй тул нөгөө paralyze хийсэн баг яриад байгаа. За тэнгуут нөгөө түрүүний хэлсэн чинь атония маань биднээсийн сэрүүн сэрж байгаа тийм уйлуу халтаж орохыг биднээс өргөлөө сүнсэнд дараалах гэж хэлээд байгаа байх нь. Атония маань за биднээс унтж явах үедээ ямар нэгэн байдлаар аюул учрал тохиолдохгүйгээр зарим одоо биднээс нөгөө нэг дээр үед байх юм бол маш их limited газарт унтчихдаг байсан байгаа шүү дээ. Унтж явахдаа бидний жишээ хамаагүй хөдөлж болохгүй. Дээрээс нь унтж явахдаа биднээс хөдөлгөөнгүй байна гэдг нь биднүүсийг хамгаалах хамгийн том хэрэгсэл гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр шүн хэрвээ биднээс хөдөлж явах юм бол шүн ан амтан нөгөө нэг агнжаага махчин амттад хөдөлгөөнтэй байх юм бол мэдгэдэж чинь гэсэн үг шүү дээ. Тэгвэл хөдөлж байгаа юм чинь биднээс баригдахад амархан гэсэн үг. Тийм учраас биднүүсийн evolutionary perspective-ээс ер нь харах юм бол унтж явахдаа биднээс хөдөлгөөнгүй байна гэдэг нь биднээс хамгийн том safety байгаад байгаа байхгүй юу? Ер нь дээр үед нөгөө нэг hunter and gatherers үед те ан хийдэг байсан үед ингээ харах юм бол одоо бол яг харьцангуй гайгүй биднээс ингээ safe environment байдаг болсон харьцангуй гайгүй. Гэхдээ биднээс эволюцийнхаа хувьд болохоор биднээс хөдөлгөөнгүй байна гэдэг нь чухал зүйл байгаа учраас биднээс ингээ энэ тархины deep down ингээ суудсан байгаа зүйл гэж хэлж болно. Тийм учраас биднээс унтж явахдаа энэ paralyzed байдаг байна. За тэгэнгүүт энэ paralyzed atonia маань болохоор биднээс сэрүүн байгаа юу л халтаж орж байгааг биднээс энд юу хэлээд байгаа. Сүнсэнд харуулах гэж хэлээд байгаа. Түрүүлсэн хэлж байгаа шүү дээ тий. Биднээс ингээд сэрцэн байгаа даа. За энэ дэр бүр судалгаагаар ингээд нөгөө хүмүүс ингээд харангуут бүр ингээд яг actually ингээд тархин ингээд үнэхээр сэрцэн байгаа даа байхгүй юу. Тэнгүүт нөгөө нэг бие нь paralyzed бол заагаад унтчих биднээс paralyzed байдаг. Тэнгүүт л энэ paralyzed-ийн сэрүүн үсэг лөө товтолж оронгууд биднээс сэрцэн байгаа мөртлөө хөтлөхгүй ингээд байгаад байгаа байхгүй юу. За тэнгүүт биднээсийн нөгөөтэйгөр юу байгаад байгаа. За тэгвэл биднээс нөгөө нэг Тони маань энэ waking state innovate хийж байгаа үед болохоор энэ юу болт юм бэ? Сэрчээд хөдөлгөөнг байгаад байна. За тэнгууд нөгөөтэйгөр биднээс хамгийн эвгүй зүйл нь юу байдаг вэ гэхээр сэрчээд нөгөө нэг муухай царайнууд гарах. За би өөрийнхөө бүр хувийн experience өөр орж үзчихсэн болохоор энэ тухайн яриа заа. Миний experience юу байжсэн бэ гэхээр ингээд яг шүн ингээд сэрээд заяа. Ингээд сэрчиж байгаа.
Тэнгүүт ингээ би нүдэ нэгээд ингээд би зүйтэлтэй нэ үгүй юу ингээд амар эвгүй байх. Өөрөө ингээ одоо ярангуйч баг би заарсан чинь өөрөө ингээ 5 анах уу. Тэнгүүтээ шүн ингээд ганцаараа сэрчээ. Тэгээд ингээд би хөдлөхгүйд яасан. Би ингээ амар эвгүй ингээ сэтгэл түгшсэн мэдрэмжтэй ингээ сэрж байгаа байхгүй. Тэнгүүт эвгүй ингээд ойр орчмоо ингээд хараад хөдлөхгүйд ингээ тэнгүүт би хөдлөж чадахгүй заяа. Тэгээд ингээд би нүдэ хөдлөхөд доош гарсан чи миний хөлний доор ингээд нэг айгу муухай царайтай юм ингээд өвдгөө тэрвэрцэн ингээд өөдөөс ингээд хараад сууж идэгин. Би бүр ингээд тэр үед ингээд хараад ингээд зүрхний цохилбор амар урцаад бүр эвгүй мэдрэмж төрөөд тэгээд ингээд таарсан. За тэгээд энийг бас тайлбарласан зүйл байж байгаа. Тэн дээр энийг юу гэж тайлбарлах. Түрүүний бид нар хэлсэн чинь окей, paralyzed хэсэг нь болохоор ойлголцлоо шүү дээ хэдүүлээ тийм. Paralyzed яагаад биднээс зүуднээс унтчих үедээ paralyzed болсон байдаг. Энэ болохоор биднээс сэрж явах үе рүү халтаж ороод тэгээд тэгснээр нь болохоор биднээс ерөөдөө энэ сүнсэнд харууллаа. Paralyzed сүнсэнд харуулах гэж хэлдэг та. За тэнгууд нөгөө сүнсний компонент нь хаана байгаа гэдэг. Сүнс нь яг хаана яаж яагаад юм биднээс харагдаад байна вэ? Биднээс унтчих үедээ халдварсан нийт маш их хийдэг. Түрүүлсэлжлээсэнчлэн нөгөө зүудний баах олон зүйлсүүдийн юмнууд ингээд дахин дотор явагдчихдаг. Нөгөө нэг маш муухай экспириенсүүдээ биднээс ингээд толгой дотор дахин давтган ингээд анализ хийж идэг. Нөгөө нэг эмоцоо мэдрэхгүй байж байгаа тэм юмнуудаа унтрааж агаад хийдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд биднээс ингэж явж байхдаа хальт жоохон сэрэнгүүт биднээс нөгөө унтраах механизм байхгүй болонгуутлаа биднээс шууд сэрчт юм. За тэнгүүдээс сэрсэн үед нөгөөх маань унтраах механизм нь ажиллахаа болонгуутлаа нөгөө нэг халиусын нийт хийж байгаа парализ хийгдсэн байхдаа биднээс нөгөө зүудэлж байгаа зүйлсүүд маань давхар харагдана гэж хэлж болно. Тагнаж муухай мэдрэмжүүд маань давхар харагдаад тэнгүүд паралайзд болоод дээрэс нь нөгөө халиус тархин дотроо нөгөө унтж байхдаа халиусын нийт хийж байгаа маань бас сэрүүн үеилүү довтолж орж давхар хамт довтлоод орчихно гэсэн. Ер нь паралайзд болоод дээрээс халиусын хийж байгаа нь хоёр маань хамт сэрүүлүүд довтолж орж байгааг нэгснэ биднээс сүнсэнд харуулах гэж хэлдэг. Тэгэхээр энэ сүнсэнд харуулах хар дарсан зүуд маань болохоор иймэрхүү физиологийн юу байдаг юм байна. За тэгээд сүүлийн нэг секунд авчихсан зүйлсүүдээр за тэгвэл бид REM sleep авахгүй яваад байвал юу гэдэг юм бэ тухай хальт биднээс танаас хэлье. За REM sleep авахгүй яваад нэгсэн удаа өдөрчгөө бүтэн нойроо авахгүйгээр эхний 3-4 цаг унтаал яваад ах юм бол нэгсэн та REM sleep-ийнхаа нойрыг авч чадахгүй яваад байна гэсэн. Яагаад REM sleep аваад явахгүй юм бол ерөөдөө та сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх 100% боломжтой гэж хэлж байна. Та REM sleep авахгүй удаан хугацаагаар явах юм бол та амархан уурлаад ерөөдөө emotional reactivity нэгсчдэг гэж хэлж болно. Emotional reactivity нэгсэж гинэ гэдэг чинь юу вэ гэхээр биднес ямар нэгэн байдлаар жижиг зүйл тохиолдоод тэр нь болохоор маш хүчтэй эмоцоор хандаж гарах гад байдаг. Эсвэл таны нөгөө нэг зүрх савлах гад байдаг гэж хэлээд байдаг шүү дээ. Жижигхэн зүйл дээрээс. Тиймэрхүү зүйл ерөөдөө болох гад байдаг. Жижигхэн зүйл тохиолдсон амар хурд уурч үрээд бүх юм үзий ядмаар санагдаад бүх юм жижиг юм таны дургу хүргээ. Тэр бүх юм болоод ирэх юм та REM sleep-ээс айхгүй байгаа юм бол угаасаа тийм зүйл болох нь 100% тохиолдно гэж хэлж болно. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар REM sleep авахгүй явах юм бол маргааш нь та хүн болгонд ууралсан муухай царайтай бүх зүйл тань муухай мэдрэмж төрүүлсэн тийч яв мэдрэмж төрүүлээд байх юм бол окей би өчигдөр сайн унтаж чадлаа. Би REM sleep-ээс авч чадж гинүү гэдэг өөрөөсөө та нэг асуугаад үзээрэй гэж хэлье. За тэгээ нөгөөтэйгөр биднээс болохоор за тэгэхээр биднээсийн хамгийн сайн өөртөө биднээс маш олон зүйл яриад. Гэхдээ нөгөө нэг self биднес терапи гэдэг яриад байгаа, байгальд гарах гэж яриад байгаа, дасгал хийх гэж яриад байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйл эдгээр зүйлсүүдээс юу яадаг вэ гэсэн өөртөө хийх self therapy буюу өөртөө ярилцах, тархич нь өөртөө ярилцах, анализ их боломж олгож байгаа тэр үе нь юу юм бэ гэхээр энэ REM sleep гэж үед биднес яваад байна гэдэг хүмүүс амарсан ойлгох хэрэгтэй. Түрүүний хэлсэнчлэн өтгөн шурж байгаа маш муухай мэдрэмжүүдээ мэдрээд энэ муухай мэдрэмжийг яах вэ, ийх вэ, биднээс хадгалах уу, цааш нь явуулах уу гэдэгт хадгалаад байгаа. REM sleep-ийнхаа үед та яваад байгаа учраас биднээс энэ үеигээ биднээс алдчих юм бол нөгөө тархич нь энэ үеийг хийж чадахгүй, өөртөө ярилцж чадахгүй, тархич нь тэр зүйлсээ юу тохиолдохоо мэдэхгүй. Тэгэнгүүтлээ нөгөө нэг муухай мэдрэмжүүд таныг идээд тэгэж идснээсээ болоод та унтаж чадахгүй, дахиж REM sleep улам авч чадахгүй юм тойрогт ороод яваад. Тэгэхээр та бүхэн хэрвээ өөртөө терапи хийхдээ ямар нэгэн муухай мэдрэмж яваад байгаа бол хамгийн түрүүнд нойрноос ихлээр REM sleep-ээс эхлэхээ гэж хүсье. За тэгэхээр энэ үед хамгийн чухал ах нь. За тэгээд миний хэсэг ерөөдөө ингээд дуусч байна. Үүнээр өвшүүлээ зүч. Одоо биднээс энэ траума авсан юм зүйлний хэсэг хүмүүс ямар experience олдیں۔ Тий. Трауматай зүйл болсны дараа бид трауматай experience болсон хүнд юу ямар өөрчлөлт зүйл нь ямар нойронд ямар өөрчлөлт.
Тэр тухай би илүү ярьж өгч. За тий. За миний ярих байгаа өгүүл болохоор Trauma and Dreams гэх 2001 онд хэвлэгдэжсэн судлаач нарын хамтарч бичдэг юм ном байдаг шүү дээ. Тус бүрийнхаа chapter-уудыг бичдэг ийм номноос авч ганцхан судалгаа юм. Энэ ном нь болохоор өөрөө нөхөр гэр бүлээсээ салсан хүмүүсийн зүүд, осол аваарт орсон хүмүүсийн зүүд, за байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн хүмүүсийн зүүд гэдэг ийм олон төрлийн зүүднүүд дээр анализ хийсэн бүтээл байгаа юм. За тэгээд яагаад заавал хүний зүүд рүү харах болохоор янз бүрийн сөрөг үйл явдлуудтай холбоотойгоор зүүдийг судалт юм бэ. Яагаад хүмүүс аз жаргалтай зүүдийг судалдаг юм бэ гэхээр яг нэгдүгээрт аз жаргалтай зүүд нийт олонхын ердөө 20-25% нь тохиолддог гэдэг судалгааны үдэм байсан байна. Энэ үед тэгэхээр дийлэнх олдож байгаа судлуулагч нар нь угаасаа одоо сөрөг зүйлийг илүү түгээмэл зүүдэлж явах боломжтой. Хоёрдугаарт бид нэр хүний зүүдийг харснараа тухайн хүнд тохиолдсон сөрөг үйл явдал нь амьдралд нь сөрөг үр дагавар авчирхаар байна уугүй юу гэдэг рүү харах эхний нэг цонх нь болж өгдөг гэсэн үг. Эхлээд хүний зүүдтэй нь ажиллаад зүүд нь одоо хүнд алуулах гад хөөгдөж байгаа ч юм уу аль эсвэл гэр орон нь галд шатж байгаа ч юм уу үйл явдлууд давтаад байх юм бол бид нэр тухайн хүний амьдралд тохиолдсон сөрөг үйл явдлууд нь одоо хүртэл энэ хүнд нөлөөлж явах боломжтой байна гэдгийг мэдж болно гэсэн үг тийм. За тийм учраас одоо юм сөрөг зүйлүүд рүү хараад байна гэсэн. За тэгээд миний ярих байгаа бүлгийг болохоор Alan Siegel гэдэг судлаач бичсэн. Энэ болохоор гал төмөрт өртсөн хүмүүсийн зүүд рүү харсан судалгаа байна. За тэгээд энэ судалгаа нь болохоор 1993 онд Америкийн San Francisco-гийн Bay Area гэдэг газар гарсан гал төмрийн дараа хүмүүсийг судалсан байна. За тэгээд энд болохоор нийтдээ 42 хүмүүс хамрагдсан. За эдгээрийн 28 нь болохоор яг галд өртөөд гэрээ алдаад бүр ингээд нүүхээс өөр аргагүй болсон хүмүүс. За тэгээд зарим нь болохоор магадгүй эргэн тойрны хүмүүсээс бас галд алдсан. За үлдсэн 12 нь болохоор тухайн гал гарсан газраас холдож нүүж яваад буцаад тэр газар эргэн ирсэн хүмүүс буюу гэр орны тодорхой хэмжээгээр одоо 9 минут үлдсэн хүмүүс гэсэн үг тийм. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ харьцуулах юм бол нөгөө хүмүүс нь бол тэр чигтээ нүүж явахаас өөр аргагүй болсон гэр орон бүх юм алдсан эдгээр хүмүүс болохоор эргээд буцаж ирсэн байна гэсэн. За тэгээд үүнээс гадна энэ 42 хүнээс гадна 18 хүнийг control group буюу нөгөө галд өртөөгүй хүмүүсээр сонгож аваад эдгээр хүмүүс нь болохоор гал төмөр болсон газраас нэлийн хол зайдуу амьдарч байсан хүмүүс байна. За ингийн хүмүүсийг сонгож аваад судалгаа явуулсан байна. За энэ судалгаан дээр болохоор ашигласан материал нь би энэ өгүүлэлийг нэлээд жоохон detail руу н ороод ярих гэж бодож байгаа. Яг тэгэхээр Монголд энэ чанарын судалгаа хийдэг, чанарын анализ хийдэг судлаач нартай би нэлээд цөөхөн тааралдж байсан. Тэгээд ашиглаж байгаа материалууд нь дийлэнхтэй нэг хүний намтар дээр ч юм уу аль эсвэл нэг хүний бичгийн хэвэн дээр нь судалгаа хийдэг хүмүүс айгу түүнлэг шүү байна. Тэгэхээр ижинээс одоо магадгүй сонсож байгаа хүмүүс ахын бол бас ийм янзаар чанарын судалгаа хийж болдог байна гэх. Юу зүч саяны чанарын судалгаа магадгүй зарим хүмүүс сонсож анх удаага сонсож байгаа юм байж магадгүй. Чанарын судалгаа гэдэг нь яг ямар судалгаа яриад байгаа юм бэ? Тийм. Авчхан дуртаад өгөөч. За тийм. Ерөнхийдөө судалгааны дизайныг хамгийн томоор чанарын болон тоон гэж хоёр ангилдаг. Тоон судалгаа гэдэг бол бид нөгөө хүмүүсээс асуумж аваад тий хүмүүс А Б В гэд хариултаа дугуулад аль эсвэл 1 2 3 4 гэдэг хариултаас дугуулаа явдаг тий. Тэрийн дараа бид нар статистик шинжилгээ хийдэг програм руу ч юм уу оруулж шагаад өгөгдлөө тоон өгөгдөл болгож жагаад тэгээд тэрэн дээр тоон шинжилгээ хийж математик шинжилгээ хийж одоо үр дүн боловсруулалтыг бол тоон судалгаа гэдэг. Энэ дээр болохоор маш олон тооны хүмүүсийг бид нэр судлаад тэгээд цөөн тооны тэр хүнээсээ бүр нийт олонхын сэтгэл зүйн хэв шинжээг нь одоо барагцаалж таамаглах боломж бүрдүүлдэг ийм судалгаа байгаа. Чанарын судалгаа гэдэг нь болохоор маш цөөн тооны хүмүүс дээр хүмүүсийн өгж байгаа хариултыг тоон өгөгдөл болгохгүйгээр илүүтэйгээр хэлний логик болон
агуулга дээр нь төвлөрч одоо анализ хийдэг гэсэн үг тийм. Тэгэхээр одоо явж байгаа судалгаа бол 42 хүн гэдэг бол тоон судалгааны хувьд бол маш цөөн кейс, чанарын судалгааны хувьд маш олон кейс байхгүй тийм. Тэгээ бүр ягаад чанарын судалгаа гэдэг нь гэхээр хүмүүстэй илэн талангүй ярилцдаг. Тоон судалгааны хувьд болохоор зүгээр нэг цаас өгчдөг ч юм уу, аль эсвэл асуултуудыг харж байгаа хүнээсээ асуугаад хариултыг нь шууд АБВ-гээс сонгуулаа явуулдаг. Чанарын судалгаанд болохоор маш өргөн хүрээнд хүнийг яриулж байгаа. Тэнцэнээс дараад нь логикийн хувьд, агуулгын хувьд маш олон давтагдж байгаа theme гэж хэлж байгаа. Одоо агуулгаар нь л багцлаж ангилж байгаа ийм үйл явдал болдог гэсэн. За гэхдээ сайн болохоор зөвхөн thematic analysis буюу зөвхөн theme дээр нь төвлөрч багцладаг ийм шинжилгээг нь хэлж байгаа. Чанарын судалгааны болохоор маш олон өөр юунууд байгаа. Арга техникүүд байгаа. За. Окей. За одоо тэгээ судалгаан дээр болохоор хүмүүсийн зүүдийг нь яг яаж тэмдэглэсэн бэ? Яаж авсан бэ гэдэг. Энэ дээр болохоор 2-7 хоногийн зүүдний journal гэдэг зүйлийг хүмүүст өгсөн байгаа юм. За энэ болохоор анх манай Siegel судлаач өөр 1983 онд боловсруулж исэн ийм зүүдний journal. Тэгэхээр энэ зүүдний journal нь илүү хүмүүс зүгээр зүүдээ юу болсон, юу зүүдэлсэн гэдэг тэмдэглэлээс илүүтэйгээр ийм тодорхой зааварчилгаатай тийм яг хаана хинтээ юу болсон гэх мэтчлэнгээр тэмдэглэл хөтэлдэг ийм тэмдэглэл байгаа. За тэгээд энэ 2-7 хоногийнх боловч төмөрт өрцөн хүмүүсийн хувьд болохоор 3-аас 14-7 хоногийн турш энэ тэмдэглэлийг хөтлүүлсэн байна. За тэгээд хүмүүсийн хувьд болохоор зарим нь өмнө зүүдний тэмдэглэл хөтлөж исэн, хөтлж байгаагүй янз бүрийн хүмүүс байсан. За тэр хүмүүс маань 20 наснаас 68 насны хүртэл их юм өргөн демографиктэй. За зарим нь болохоор гэрийн даатгалтай байсан бол зарим нь даатгалтайгаас гадна ингээд төрөл бүрийн одоо тогшилтой тийм санхүү хэрэгчлээнд хүрсэн хүмүүс байжээ. Тэгэхээр маш олон төрлийн хүмүүс байсан байна. За тэгээд эцгээс гадна Dream Journal-аас гадна болохоор хүмүүсийг төмөр болсны дараа 1-2 цагийн интервью хийсэн, ярилцлага хийсэн. Энэ болохоор нөгөө чинь чанарын шинжилгээний хэсэг орж ирж байгаа. За тэгээд эдгээрээс гадна мөн хэд хэдэн questionnaire бүгэлсэн байгаа юм. Асуумжууд гэсэн үг. Нөгөө тоон судалгаанд ашиглах зорилттойгоор. За энд нь болохоор Becking Depression Inventory гэж. Энэ болохоор Aaron Beck гэх нэг анх cognitive psychology гэдэг зүйлийг те гаргаж ирсэн, бий болгосон хүн гэж хэлэгддэг. Тэр хүний одоо боловсруулсан асуумж байна. За мөн Horowitz-ийн англиар Horowitz Impact of Event Scale гэж байгаа. Энэ болохоор post traumatic event тохиолдсны дараа түүний үр нөлөөг хэмждэг ийм scale. За энэ болохоор 1979 онд зохиогдож байсан ийм scale бас байсан. Тэгэхээр энэ scale-үүдийн нэрийг нь хэлээд байгаа нь ямар scale-үүдийг ашигласныг хэлээд байгаа нь мөн одоо судлаач хүмүүст иймэрхүү зүйлийг бид нэр ашиглаж болох нэ гэдэг сэжүүр санал өгөх зорилготой байна. Гэхдээ эдгээр асуумжуудыг бид нэр хэрэг ашиглахыг хүсэж байгаа юм бол заавал аль биесны стандарт одоо нутагшуултын судалгаа гэхлээр хийх ёстой гэдгээ санаж явах хэрэгтэй. За тийм юм байна. За тэгээд судалгааны орцогч нар болохоор төмөр болсны дараа 3, 12, 15 сарын дараа иргэн уулзаад тэгээд зүүдэн дээр нь анализа хийгээд нөгөө скейлүүдийн асуумжууд аваад ингээ ярилцлага хийгээд явсан. За тэгээд ямар шинжилгээний үр дүн явуулсан бэ? Шинжилгээг яаж хийсэн бэ гэж. За шинжилгээний хувьд болохоор Composite Dream Rating Scales буюу CODERS гэдэг хүний зүүдийг одоо анализ хийхэд зориулсан ийм гарын авлага байдаг байна. За ер нь бол чанарын шинжилгээнүүд дээр дийлэнхтэй ийм гарын авалгуудыг хүмүүс судлаач нар боловсруулсан байдаг. Яагаад ийм гарын авалгууд боловсруулагдах шаардлагатай гэдэг вэ гэхээр хүмүүсийн ярьсан зүйлээс дурын нэг итгээд хурж ирээд дотроос нь энэ хүмүүс чинь ийм зүйлүүдийг хамгийн их ярьсан байж таа гэдээ шууд бодол дээрээ тодорхойлол гараад ирэх боломжгүй гэсэн. Тэрэнд бол эргэлзэх ёстой тийм. Тэгэхээр ямар нэгэн чанарын шинжилгээ хийж байхдаа яг
ямар гарын авлагаар яаж тэр агуулгуудыг хооронд нь ижил болон ялгаатайгаар ангилсан бэ гэдэг аюул чухал. За. Тэгээ энэ дээр болохоор coders-ийн хувьд болохоор нийтдээ 133 ялгаатай theme буюу агуулгууд байдаг юм. За тэр 133 агуулгын хувьд болохоор жишээ нь одоо нас барсан хүнтэй иргэн уулзж байгаа. Эсвэл галд гэрэн шатж байгаа үйл явдлыг иргэн санаж зүүдэлж байгаа. Эсвэл шүд унж байгаа гэх мэтчлэн одоо төрөл бүрийн нэг төрлөд байгаа. За энэ шүд унж байгаа гэдэг болохоор миний хувьд стресстэй үйл явдлууд тохиолдоод за нэг 3 4 5 хоносны дараа миний зүүд дандаа юм шүд унж байгаа зүүд байдаг. Гэтэ бүр ингээд бутраад тийм бутарч бүр ундаг. Заримдаа болохоор яг унах гээд байгаа юм шиг амар юм. Яг ингээд шүдний имлэгт мэдээ алдуулагч хийхгүйгээр шүдээ зулгаалгаж байгаа юм шиг. Тэгэхээр зулгаалгаж байгаа юм шиг ингэж өвддөг. Заримдаа болохоор би хүнд алуулах чинь гэж зүүдэлдэг. Наваа ингээ хойноос заазуур юм хутга барьсан хүн алах гэдэг ингээ хөөждөг. Би болохоор тийм бол байдаг. Бахардаж үхтлээ ингээ гүгээд за би бүр яг үхчлээ. Үнэхээр алуулчлаа гэж бодож яхад ингээ сэрчдэг. Иймэрхүү үйл явдлууд миний хувьд жишээ тохиолддог. Чирүүд бас хүнд алуулах байгаа юм шиг зүүдлэгдэж байсан юм шиг бай тээ. Тийм. Яг саяных шиг хөөгдөөд ингээд бүр тээ яг тийм зүүдэд зүүдлэгдсэн. Тэгэхээр эдгээр ийм төрлийн зүүднүүдийг хэрвээ одоо сонсогч нар маань бас зүүдэлжсэн бол магадгүй ойрын нэг 2-7 оны хугацаанд амьдралдаа болсон үйл явдал бай эргэж хараад за стресстэй, санаа зовоосон, айдас түгшүүр үүсэх хүч одоо үйл явдлууд юу болсон бэ? Альсвал ирээдүйд юу болох гэдэг нь вэ? Түгшүүр дийлэнхтэй одоо болоогүй ирээдүйд болж магадгүй тэр төсөөллөөс үүдсэн одоо айдсыг хэлээд байгаа. Тэгэхээр ирээдүйд бас юу тохиолдох гэдэг аваалаа гэдэгтэйгээ холбож бодож байгаа. Одоо нөгөө зүүдний анализаас хийж болох нэ. За энэ болохоор нөгөө dream catcher-ийн нэтэрэ гэдэг зүйлсүүдийг бол мэдэхгүй. Гэхдээ бид нөр өөрсдөө ухамсартайгаар эдгээр зүйлүүдээ бол одоо барьж авах боломжтой байх нэ. За ийм шинжилгээнүүд хийжээ. За. За тэгэд coders дотроос 133 зүүдний төрлөөс зүүдний агуулгаас юун дээр илүү их одоо аль агуулгууд дээр нь хамгийн их давтамж гарсан бэ гэсэн чинь зүүдэндээ ямар нэгэн дөрүүдийг зүүдэлсэн аль эсвэл зүүдэн тодорхой нэг нөхцөл байдал болон эд хогшилтой аль эсвэл барилга байгууламжтай байгалийн гамшигт үзэгдэлтэй үхэлтэй аль эсвэл ийм тултал мэдэрж байгаа биеийн мэдрэмжүүдтэй жишээ нөгөө нэг шүд унж байгаа гэх мэтчлэн аль эсвэл хит халуун гал тохиолддог гал гарч байгаа үйл явдлууд за өвчин болон байгалийн бус одоо гамшигуд за тэгэд мэдрэмжүүд болон айдас аюулууд энэ болохоор нөгөө хойноос алуулах гад хөөж байгаа итчлэн зүйлүүд масохизм гэж байгаа өөрийгөө одоо гэмтэж бэртэж байгаа эсвэл хин нэгэн өөрийг нь гэмтэж бэртэж яхад тэнцэнээс одоо таашаал мэдэрч байгаа тийм. За тэгээ хоол болон шелтер нөгөө асуул аварт өрцөн хүмүүсийг авчдаг газар гэж одоо монголоор юу гэдэг лээ? Шелтер гэж монголоор юу гэхлээ? За шелтер одоо нууфч юм уу? Нууфч уу тийм. Юуны газар ч юм уу? Нууфч сайж. За шелтер гэж явчих. За тэгээс санхүүгийн асуудлууд тийм. Ягаад тэгэхээр гэр орны алдсан эргэн тойрны нейберүүд нь бүгдээрээ байхгүй болсон ийм тохиолдолд бол хорогдох байр. Хамгийн түрүүнд орж ирэх зүйл бол одоо санхүүгийн асуудлууд байгаа. Яг их мэтчлийн эдгээр агуулгууд дээр хамгийн их төвлөрчээ буюу зүүдлэгч нар маань судлаалагч нар эдгээр зүйлүүдийг хамгийн их энэ төрлүүдийн зүйлийг хамгийн их зүүдэлсэн байна. За одоо үр дүн гэсэн. Үр дүнд болохоор хамгийн сонирхолтой нь бүх зүүдний төрөл дээр түүмэрт гэрээ алдаад юучгүй болсон хүмүүсээс илүүтэйгээр гэр нь үлдээд эргээд тухайн амьдарч исэн газараа иргэн ирж байгаа хүмүүсийн хувьд зүүдний давтамж болон зүүдний intensity буюу тухайн зүүдээ маш хэрцгий хүнд зүүд байсан гэж хэлж исэн хүмүүс нь байсан байгаа. Нөгөө гэртээ буцаж ирж исэн хүмүүс нь хамаагүй илүү сөрөг үр дагавар мэдэрч исэн байгаа.
За эдгээр хоёр бүлэг маань хоёулаа нөгөө control group-тэйгээ харьцуулах юм бол хамаагүй одоо ялгаатай. Буюу control group-ийн хүмүүс бол хамаагүй бага хэмжээтэйгээр энэ сөрөг зүүднүүдийг зүүдэлж исэн. Гэхдээ эдгээр хоёр төмөрт өртсөн бүлгээ харьцуулах юм бол иргэн ирж байгаа хүмүүс маш их одоо сөрөг үр дагавруудыг мэдэрч иж. За энд нь болохоор судлаач нар ямар тайлбарыг хийж аваа гэхээр нэгдүгürt судалгаа явуулж исэн 3, 12, 15 сар гэдэг хугацаа бол гэр орноо бүгднийг нь алдсан юучгүй болсон хүмүүсийн хувьд дахиад хаана яаж гэр оронтой болох уу гэдэг асуудлаа шийдэж байгаа үе таарсан байж магадгүй гэж. За нөгөө хүмүүсийн хувьд болохоор төмөр дууссан, үйл явдал нь намжцсан, ингээд эргээд гэр орондоо ирээд одоо нөгөө нэг иргэн тойронд нь маш их шатцсан барилга байгууламжтай дөнгөж өчигдөр өглөө нь л одоо сайн үгэд гараа дарлж исэн хөршин гэрээ алдаад тэр айлын одоо хүмүүс галд өртцсөн юм байдаг. Тэгэхээр энэ үйл явдлуудтай дасан зохицож эргээд тэр хэвийн амьдралаа олох гэж явж байгаа үе нь гэр орны алдаагүй хүмүүст нь тохиолдоод гэр орны алдсан хүмүүст нь болохоор тэр энэ үйл явдал нь тэр 12, 15 гэдэг сарын дараачаас тохиолдож магадгүй байна гэдэг таамаг байгаа. Эхний үед нь болохоор дараачийн асуудлаа шийдэх гэдэг тэр хүмүүсийн хувьд илүү томоохон санхүүгийн асуудлуудаа шийдэх гэж явж байгаа. Тэгээд анхаарал нь өөрт газар байна гэсэн. Бас магадгүй гэж. За одоо болохоор тэр галд өртөөд иргэн ирж байгаа хүмүүсийн хувьд ямар төрлийн зүүднүүд байсан бэ гэсэн чинь энэ нь болохоор зүүдний хувьд болохоор disasters буюу гай гамшиг тохиолдож байгаа. Аль эсвэл үхэл хин нэгний үхлийг зүүдэлж байгаа. Эсвэл зүүдэн дотроо зүүдэлж байгаа хүн маань өөрөө гимтэж бэртэж байгаа осол аваард орж байгаа. Ойлгомжтой гал болон маш их халууныг зүүдэлж байгаа. Аль эсвэл хүний гараар бүтсэн гай гамшиг зүүдлэх. Жишээ нөгөө mass shooting гэх зэрэг зүйлүүдийг тийм. Аль эсвэл одоо байгалийн дулаар юу ч байж бол. За өгсөн хүн эргээд ам орж байгаа. Буюу өөртөө нь эргэж иж уулзж байгаа гэх мэтчлээ. За тэгээ нөгөө шүд унж байгаа. Байгалийн гамшиг. За тэгсэн мөртлөө эдгээр сөрөг зүүд байгаа мөртлөө үүний хажуугаар зүгээр л энгийн харилцаанууд иргэн тойрны гэр бүлийнхантайгаа ажлын хамт олонтойгоо үүсгэж байгаа харилцаа болон маш нөхөрсөг интеракшнууд гэж нөхөрсөг одоо харилцаанууд тийм хуучин нөгөө хөрштэйгөө өглөө сайн үгэд мэдлж ирсэн тэдгээр одоо үйл явдлууд ч байдаг юм. За ийм зүүднүүд хамгийн их дамгаалж ирсэн байна. За эдгээр зүүдний төрлүүдийг хилээд байгаа юм болохоор хэрвээ бид нэр ойрхон одоо traumatic event тохиолдсон бол аль эсвэл post traumatic event-д өөрийгөө өртсөн гэж бодож байгаа бол бид нар хамгийн эхлээд зүүд рүүгээ харах боломжтой байх тийм. За энэ зүүд рүүгээ хараарай гэж хэлээд байгаа нь ямар нэг зөвхөн одоо эдгээр судалгаан дээр дөрүүлээд хэлээд байгаа юм биш. Биднэрт сэтгэл зүйн зөвлөгөөнд терапистууд болон сэтгэл зүйч нарын ашигладаг маш олон төрлийн ийм урсгал аргууд байна. За жишээ нь магадгүй зарим хүмүүс бол юуг сонсч байсан баг тийм. Фройдын одоо чиглэлийг сонсч байсан баг. Психоанализ гэж. За психоанализийн дараа психодинамик гэдэг. Ер нь бол одоо хараад их нэ Монголд хамгийн дамгаалж байгаа хоёр урсгал бол эдгээр хоёр урсгал ах шүү. Гэхдээ энэ чинээс хоошоогоо салбарлаад маш олон төрлийн урсгалууд үүссэн байдаг. Adlerian therapy болон existential therapy гэдэг терапийн урсгалууд бүгдээрээ ер нь дийлэнхтэй яадаг өгвөл зүүд юу байсан бэ гэдэг рүү ач холбогдол маш хэмжээгээр өгдөг. Ингээд зүүдэн тохиолдож байгаа үйл явдлуудтай нь тухайн хүний иргэн тойронд болсон одоо үйл явдлуудыг нь холбож тэнцэнээс одоо анализ хийж тайлбар гаргаж ирж зөвлөгөө авч байгаа хүнтэй одоо ярилцдаг. Тэгэхээр энэ зүүд гэдэг бол зөвхөн одоо хэдэн тоон судалгаа, чанарын судалгаа харчаад зүүдээ хараарай, анзаараарай гэж хэлээд байгаа зүйл биш юм шүү гэж. За тэгэхээр энийгээ бас анзаарах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр дараа нь терапист дээр очиод, сэтгэл зүйч дээр очиод зүүдээ би ийм зүүдэлсэн гэд хэлэх юм бол сайн ярилцаж чадах юм бол терапистаас танд өгөх одоо гаргалгаа тусалцаа дэмжлэг илүү байх боломжтой гэсэн үг тийм. За. Эсвэл терапист чинь зүүдний талаар асуухгүй байх юм бол зүүдээ бүр би ийм зүүдлээд байжтэй миний зүүдэнд ач холбогдол өгөөч гэж одоо хэлэх боломжтой гэсэн үг.
За. За бусад үр дүнгуудын хувьд болохоор яг бидний хувьд авах үс, ашиглах үс үр дүнгууд биш байна. За. За энэ дээр өөр 6 ширхэг 6 төрлийн зүүд мөн давхар явж исэн байна. Энэ 6 төрлийн зүүд нь болохоор control group-тэйгээ харьцуулахад гарч ирж байгаа зүүд. Өмнөх хэлжсэнүүд нь болохоор галд бүхий тогшлоо алдсан нэг хүмүүс нүгэ явсан хүмүүстэй харьцуулахад илүү тохиолдож байсан зүйлүүд байсан. За control group-тэй харьцуулахад яасан бэ гэсэн чинь зүүдний хувьд болохоор маш их төгшүүр мэдэрч байгаа зүүд. За биеийн аль нэг хэсэг гимтж байгаа зүүд. За тэгээд өөрийн удирдлагаа дотор байхгүй байгаа үйл явдлууд тохиолдож байгаа зүүд гэсэн. Events out of control гэж байгаа тийм. Өөрөө удирдах чадахгүй тэгээд хохирогч болоо байж байгаа. За аавыгаа маш их зүудэлж исэн байна. Аль эсвэл өөрийн таньдаг хүмүүсээ маш их зүудэлж исэн байна гэж. За control group маань болохоор түрүүний биднээс хэлсэнчлээ ямар нэгэн байдлаар амин галд өртсөн experience-тэй холбоогүй хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ тий. Тийм. Төмөрт өртөө. Тэгэхээр хүмүүс бас гайхаж магадгүй control group гэж юу гэж яриад байгаа юм. Биднээс болохоор зүгээр энгийн ямар нэгэн байдлаар иймэрхүү галт төмөртэй холбоогүй хүмүүсийг энгийн хүмүүсийг харьцуулсан гэж хэлж байна. Яг энэчээс яг одоо бид нэр quasi experiment гэдэг судалгааны дизайныг харж байна гэсэн үг тийм. Яг цэвэр бид нэр хүнд маяг гэж хүнийг одоо аваачиж галт өртүүлээгүй галт өртсөн хүмүүсийг нь олж жагаад галт өртөөгүй хүмүүстэй нь харьцуулаад за ингээд хооронд нь харьцуулалтын судалгаа хийж байна гэсэн. За тэгэхээр үр дүнгийн хувьд болохоор ийм. За судлаач нь болохоор юу гэж дүгнж байгаа юм бэ гэж. За дүгнэлтийн хувьд болохоор нэгдүгürt одоо нэг Фройдийн 1900 онд хэвлүүлж ирсэн Interpretation of Dreams буюу зүүдний тайлал гэдэг номон дээр л гарсан үйл явдлыг дахиад л Фройдийн санааг дахиад ерөөд бол дэмжиж байгаа юм л да. Тухайн номон дээр Фройд юу гэдэг вэ гэхээр нөгөө бидний амьдралын тун ойрхон одоо цаг хугацааны хувьд саяхан тохиолдсон бидний сэтгэл зүйн хувьд маш их хэмжээний ач холбогдол өгж байгаа тэдгэр үйл явдлуудыг бид нэр зүүдэндээ символик болон символик бус байдлаар одоо иргэн санаж зүүдэлдэг гэж хэлдэг тийм. За жишээ нь тэгээд Interpretation of Dreams дээр Фройдийн өгдөг нэг жишээ нь болохоор за энэ багсны үг сонсч байгаа тохиромжгүй жишээ. Ийм жишээ дээ. Фройд дээр иржсэн үйлчлүүлэгч хүүхэд нь гэр бүлийнхантайгаа хамт парк руу явсан юм байна л да. Тэгээ парк дээр очихдоо болохоор охин хүүхэд амар их догтлолтой хөөрөлтөй байж байгаа. Тэстэй бүх тоглоомн дээр сууж үзэн, бүгдийг нь туршиж үзэн гэдээ очисон чинь парк нь эрт хаагаад нөгөө хүүхэд чинь тогломоор байсан зарим тоглоомн дээр тоглож чадаагүй харьцсан. Тэгээ тэр шөнийхөө орой тэр хүүхэд юу зүтэлсэн бэ гэсэн чинь нөгөө тоглож чадаагүй тоглоомнууд дээр тоглож яах гэж зүтэлсэн байгаа. Тэгэхээр ийм нэг жишээ өгсөн байдаг. Тэгэхээр бидний хувьд нөгөө терапистуудын хувьд ч тэр терапевтик одоо төрлийн судалгаануудын хувьд ч тэр энэ зүүд рүү харах нь бидний эргэн тойронд саяхан болсон үйл явдлууд юу байсан бэ? Тэрнээс одоо хэр их зүйл бидний сэтгэл зүйд үлдсэн бэ? Бид нар өөрсдөө тухайн үйл явдлыг ач холбогдол өгж ийнө гэдэг гэж эхний хэмжээнд эхний ээлжинд одоо харах боломж нь байна гэж судлаач нар дүгнсэн байгаа. За тэгээд миний нөгөө өмнө хэлдэг яагаад эдгээр хоорондын чанарын ялгаанууд ач холбогдол бүхий ялгаанууд гарсан бэ гэхээр нөгөө гэр бүл болон гэр орноо алдсан хүмүүсийн хувьд болохоор хамаагүй бага нөлөөсөн байна гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ эхний ээлжинд тэр судлаа явсан 15 сарын дотор бол тэдгээр хүмүүсийн хувьд шал өөр зүйл рүү очиж анхаарах хэрэгцээ гарсан байж магадгүй. Нөгөө хүмүүсийн хувьд болохоор эргээд хуучин төмөр гарсан одоо neighbor-д хурж ирээд амьдарч байгаа тийм альсвал гэр орноо алдсан хүмүүстэй эргэж одоо уулзах тэр давтамж нь хамаагүй их байсан байж магадгүй гэдэг ийм хэлбэрийг хэлжээ. За тэгээ энэ номны хувьд болохоор өөр маш олон ийм traumatic болон post traumatic event-үүдтэй холбоотой артиклууд байгаа. Жишээ нь яг миний одоо ярьсан хэсгийн дараачин бүлгэнд болохоор зүүд болон салалт гэж байгаа тийм.
гэр бүлээсээ эхнэр нөхрөөсөө салсан хүмүүсийн хувьд болохоор ямар зүйл хамгийн их төгөмөл зүгэлж байна мэдчлэгээр За. байна. За тэгээ миний ярих хэсэг бол ингээд болж байгаа. За. За тэгэхээр ерөөдөө биднээс харж байна те. Ер нь зүгд гэдэг бол тодорхой хэмжээний аль талаас нь яаж харахаас нь ахуулаад маш олон талаас нь биднээс судалж стил судалсаар л байгаа одоо хүртэл те маш олон талаас нь судлах гэж хичээж байгаа, ойлгох гэж хичээж байгаа хүний ухамсаргүй гэдэг зүйл өөрөө маш тодорхойгүй зүйл. Ийшээ биднээс одоо хүртэл 100% орж мэдж чадахгүй байгаа хэсгүүдийн нэг гэж хэлж болно тий. Ухамсаргүй хэсгүүд одоо хүртэл бидний судалгааны хараа тэр 100% орж мэдэхгүй багаар ерөөдөө орж ер нь учир шалтгаануудын тайлал явж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөдөө сэтгэл зүйн шинжилгээ ухаан тэр тухай neuroscience тий. Энэ тал дээр болохоор илүү тийм бас тийм шин үе гэж хэлж байгаа. Яг тэгвэл биднээсийн neuroscience эдгээр бүх шинжилгээ ухаан маань ашиглаж байгаа төлөвлөдөөс limited байдаг байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бид сангалтай амь юу эдгээр төлөвлөд маань байхгүй. Нэг үе явах юм бол хамаагүй илүү сайжирсан PET scan байгаа, fMRI scan байна тий. Маш олон зүйлүүд гарч ирсэн байгаа. Тийм болохоор илүү их судлах боломжууд нь нээгдэж байгаа. Гэхдээ үүгээр үн нь болохоор бас зүүдийг судлах яг хүнийг унтжаах үед тэр дотор юу авагдал гэдэг тал дээр болохоор маш сонирхолтой зүйл улам хөгжөөл яваад байгаа. Дээрээс нь одоо нөгөө deep large language models тий саяны одоо биднес хэлээд байгаа энэ AI эдгээр зүйлсүүдийг large language models-уудыг ашиглаад энэ биднээсийн бас дахин дотор болж байгаа зүйднүүдийг predict хийх эсвэл биднээс үзэж байгаа зүйлсүүдийг predict хийх тиймэрхүү маш олон зүйлсүүдийг гаргаад амлаа. Тархины болж байгаа үйл ажиллагаан дээр суурлаад биднээсийн юу харж байгааг шууд компьютерт харуулдаг ч юм уу тийм. Нөгөө юу ч харахгүй байж байгаад шууд компьютер гаргадаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эдгээр зүйлсүүд бол хөгжиж байгаа. Тэгснээр биднээсийг унтчихтаа биднээс юу харж ийн вэ гэдгийг хүртэл биднээс гарах боломжтой болж эхэлж гин гэсэн үг. Сүүлийн үед. Тэгэхээр биднээс илүү зүүд гэдэг нь яг юу юм бэ гэж судалгааны чанарын илүү сайжраад, илүү олдсон ч сайжраад тэгэхээр өгөөдөө баталгаатай судалгаа илүү гараад эхлэнэ хэлж болно ирээдүйд. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бит хоёр бол одоо байгаа зүйлсүүд юу байна, хэрэгтэй мэдээллүүд юу байна, одоо байгаа судалгаанууд юу гэж юм те, хөвчлэн ер нь юу гэж юм гэдэг талаас нь чадгаараа ярих гэж хичээлээ. Зүүд болон нойрны тухай. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө үүн дээрээс өөрсдөө шинжилгээ хийгээ те ямар нэгэн байдлаар та муухай зүүдлээ сүүл үе ер нь их зүүдлээд унтаж чадахгүй стресстэй байгаад тах юм бол тэр зүйлсүүл хараарай хитрхи их зүүдлээд тах юм бол магадгүй та бага нойртой яваад иж магадгүй хитрхи их та зүүдлээд тах юм бол магадгүй та хитрхи стресстэй яваад иж магадгүй те тэгэхээр таны нойр гэдэг бол тэр чинь маань REM sleep бүтэн нойроо аавна гэдэг бол таны өөртөө хийж байгаа хамгийн том self therapy юм шүү гэж хэлээр. Та байнгын depressedсэн, байнгын сэтгэл санаач унж байгаа, байнгын бүхэн болохгүй юм шиг мэдрэмж рүү, байнгын нэг л цаанаасаа амьдрах хүсэлгүй мэдрэмж, тиймэр хэцүү мэдрэмжүүд төрөөд яваад байгаа юм л та. Нойрноос эхлээр эхлэхийг хүсэж байна. Тэгэхээр нойрноо ямар нэгэн байдлаар тохирмол аваад яваад байгаа юм бол хамгийн ихний өөртөө self therapy алхам, том алхам юм шүү гэж та бүхэндээ хэлж байна. За зүч дуусгахын өмнө хэлэх зүйл байна уу? Үгүй байхгүй. Тэгээд зүуд бол одоо чухал хэсэг гэж бидний сэтгэл зүйн амьдралын нэг чухал хэсэг бол одоогийн байдлаар одоогийн мэдлэгийн хүрээд бол мөн байгаа. Гэхдээ зүудэнд одоо нөгөө магадгүй за энэ хэцүү л юм. Гэхдээ нөгөө нас барсан хүмүүс нь зүудэнд хурж ирээд хүнд ийм юм хэлсэн, тийм юм хэлсэн, намайг ингэрээд гисэн гэдэг. Ингэрээ гисэн, тэгэрээ гисэн гэдэг хүмүүс хэлдэг шүү дээ. Тэр талаар бол бид нэр мэдэхгүй. Харин зүгээр зүудэнд яаж ач холбогдол талаас нь яаж мэдэж ийнө, ярилцлаас нь мэдэж ийнө гэвэл ойрын үед амьдрал тохиолдсон үйл явдлууд одоо илүүтэйгээр юу байваа гэдгээс нь бид нэр ач холбогдол өгч чадна гэдгээ бол одоо судалгааны үр дүнгээр мэдэж байна гэсэн үг тийм хэлж чадхаар байна гэсэн. За тэгээ энэ хүртэл сонссон бүх сонсогчдод баярлалаа. Та бүхэн биднээсийн YouTube сувгийг дагаарай. Энэ тэгээд бүх платформ болохоор манай юунууд маань подкаст маань бол тавигдж байгаа. Тэгээ Apple Podcast, Spotify, тэгээ YouTube Music тэгээ бүх платформуд Castbox тэгээ бүгдэн дээр нь байж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бүх платформд ороод сонсоорой гэж хэлсэн. Тэгээ манай Instagram, Facebook пэйжүүд байгаа. Тэр бүгдийг бас ороод дагаарай гэж хүсэж байна. Ивент бас дуртчих. Энэ төгсөл хүртлийн сонсдог хүмүүс манай подкастын үед айгүй цөөнлөлтөө гэхдээ яг. За тий. Удахгүй наадмын дараа яг
шинжилгээ ухааны сэтгэл судлалын шинжилгээ ухааны артикл барьж агаад тэр артиклыг дэлгэрэнгүй задлж одоо ярилцдаг ивент хийхээр төлөвлөж байгаа тийм. Тэр эхний сэдвээр болохоор бид нэр шинжилгээ ухаанчаар хайрлая буюу хосуудын гэрлэлтийг аз жаргалтай болгохыг таамаглаж байгаа одоо хүчин зүйлс юу байна вэ гэдэг шинжилгээ өгүүлэлтээр анализ хийж хоорондоо ярилцж байгаа. Тэгэхээр тэр ивентийг задлах бас плейж аваад хурж ирч болно шүү гэж бид нэр чаналуудаараа мэдээ хүргэх байх тийм. Тийм. Та бүхэн хэрвээ биднээсээ Instagram, Facebook дээр дагдаг юм бол пост гарах байгаа. Тэгэхээр түр саяны хийсэн чинь төчийн биднээсээ нэг тийм өгүүлэл артикл сонгож аваа. Тэрэн дээр анализ хийгээд хоорондоо ухаж ярилцсан байх шүү дээ. Хүмүүсийн санал бодлыг солилцоо. Тэгээ энэ дээр яаж юм хамтдаа болцоод тийм. За тийм байна. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлж чинь. Тэгээ энэ хүртэл сонссон сонсогчдаа баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Subscribe хийхээ мартваа. За бай. Дараагийн дугаараар уулзъя. За бай.